За орой минь төргий. За энэ удаагийн халаавар сэтгэл хөдлөлөө удирдах талаар орноо. За яг сэтгэл хөдлөлөө удирдах талаар орох болсон бэ гэхээр манай хөтөлбөрийн хамгийн сүүлчийн хэсэг нь сэтгэл хөдлөлөө удирдах хэсэг дээр явж байна. Тэгээд бидний энэ маш чухал коучинг дасгал. Бидний ингээд хөвчлэн амьдрал дандаа ингээд асуудал тулгархгүй юм шиг эсвэл ингээд нэг аливаа нөхцөл байдал маш хүн дээр хүлээж авдаг хүмүүс байдаг те. Тэгэхээр нэг харин бүр хөнхнөр хүлээж авдаг хүмүүс маш их эсэргээрээ бас байдаг. Ямар нэг бэрхшээл тулгарлаа гэхэд тэрийг нэг хөнхөө даваа гарчих ухаантай хүмүүс байдаг бол зарим нэг нь маш хүн дээр хүлээж аваад аливаа нөхцөл байдлыг хөндрүүлээд бодолтоо итгээд бүр хязгаарлаад өөрийгөө бүр доош нь унгацдаг хүмүүс байдаг. Тэгвэл яг энэ дээр ялцсан. Тэгэхээр манайхан сэтгэл хөдлөлөө удирдах чадвар хэр гэж боддог вэ? Өөрсдийнхөө дүгнэрээ сэтгэл хөдлөлөө удирдах гэдэг нь бид нар ямар нэг эзэгтэй агшин эсвэл хин нэгний шүүмж сонсож байгаа үедээ эсвэл ингээд хин нэгэнд буруудах гэж байгаа үедээ эсвэл бие махбодын хувьд эрүүл мэндийн хувьд дөрөцсөн байх үед хин нэгэн асуудал үүсгэх үед эсвэл аливаа зүйл төлөвлөсөн байдлаар болоогүй бид нар сэтгэл хөдлөх удирдах чадахгүй байдалтай заашгүй ордог. Тэгэхээр бидний хувьд сэтгэл хөдлөлөө хамгийн чөлөөтэй илэрхийлээд бүр ингэж хамгийн маш хүчтэйгээр тесэрдэг газар бол яалтч гэр яад үл ингээ гэр орондоо байхдаа бид нар чи яад үлээ хүүхдийн хаажууд нөхрийнхөө хаажууд хамгийн хайртай хүмүүсийн хаажууд бид нар хамгийн муухайшаа гаргадаг тий. Тэгэхээр харин гадуур явж байхдаа хамт олонны хувьд болохоор сэтгэл хөдлөлөө удирдах чадвар бол өндөртэй л яваад шүү дээ. Хүн ажил дээр очиод уурлах нь бага. Яаж гээл дараагийнхаа өдөөс бол бид нар уурлаж шим хэлж чадахгүй байдаг бол гэртээ хүүхдийн хаажууд бид нар хэлчих гээд идэг те. Хүүхд рүүгээ тесэрдэг, хүүхд рүү юм авшид тийм үү, хүүхд рүү уурлалт юм эсвэл мухаа гэлт юм уу. Тэрэндээ болоод гимшээд идэг ээжүүдийн гимшил эндээс гардаг те. Тэгэхээр энэ бүх зүйлүүдийг яаж даван туулах вэ? Сэтгэл хөдлөлөө ер нь яаж удирдах сурах вэ гэдэг тал дээр өөрийн туршлагаасаа хуваалцъя. Тэгэхээр миний хувьд сэтгэл хөдлөлөө удирдах гэдэг зүйлийг яг 2 жил гарны өмнөөс хийж гисэн. Яагаад гэвэл сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй байснаар миний амьдрал ямар хохирлтой байсан бэ гэхээр бэрхшээлээ давж чадахгүйсэн. Ямар нэг бэрхшээл гарахад дандаа байгаа байдлаас нь 2-3 дахин хөндрүүлж бодож гомддог байсан. Тэгээд дандаа хохирогчийн дүр тоглолдог байсан. Энэ асуудал би язгүй болохоор тохиолдчихлоо. Эсвэл ингээд энэ хүн намайг арай дэндүү гомдоож ин гэдэг ч юм уу тий. Эсвэл ингээд хамгаалах гэдэг өрөвлцөөд идэг. Тэгэхээр сэтгэл хөдлөлтөд авцсан хүн бол би дахин хэлдэг яг сохтуу хүнтэй адилхан үйлдэлийг хийдэг. Сэтгэл хөдлөлтөд авцсан, ууралсан, гомдсон бид нар ингээд хит хөөрсөн тохиолдлуудад бид нар энэ саруулах хоноор аливаа шийдвэрийг гаргаж чаддгүй. Тэгэхээр та ууралж байгаа үедээ өөрийгөө анзаараарай. Тэгэхээр бүр эрүүл харилцааг үүсгэж чадхаа байж тээ. Хит сэтгэл хөдлөлт автаад эхлэхээр нэг баяр сүрдээ маш гоё уурсгаж ийсэн аа. Уурс үедээ хамгийн мухаж төрлөг арин шанга гаргаад эхэлдэг. Тэгэхээр та сэтгэл хөдлөлөө удирдах сурснараа ямар ач холбогдолтой талаар би дахин ярьдаг. Тэгэхээр та сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй байх хохирлын хамгийн ихний хэмжээнд нь хүмүүсийг гэмтэн. Гэрийнхнээ хүүхдүүдийг гэмтэн, нөхрөөгөө гэмтэн, аав ээжигээ гэмтэн, магадгүй хамт олноогоо гэмтэн. Сэтгэл хөдлөлөө удирдах чаддаггүй хүмүүс батыг гэмтээдгээ анзаардаггүй. Би угаасаа л юм ааштай шүү дээ. Би угаасаа л юм ууртай шүү дээ. Би угаасаа л юм. Тэгээд энэ миний аашиг төвчж амьдрал өгөөлгүй. Эмэгтэй хүн ч угаасаа л бардамжтай. Ааш омог байлгүй л явах гэдэг. Тэгвэл гэмтээгээд идэх ерөөсөө анзаардаггүй. Бусдын ямар үг хэлж хүүхдээ гэмтээгээд байгаагаа анзаарахгүй. Ямар үг хэлж нөхрөө гэмтээж байгаагаа анзаардаггүй. Тэр байтугай зүгээр зүрээд өнгөрөх хүнд аашлж байгаа аашааш мэддэггүй. Жишээ нь ингээд худалдагч дээр очичоод эгч нар нөхөртэй гарах суугаа очиод зүгээр шүршдэг штэ тий. Хэцүү үйлчлэгчийг бид нар мэдэн штэ. Нэг юм аваа гарахтаа хамгуураа гаргаж явчихдаг. Яс удаа юм да ингээд загнаадаг. Тэгэхээр тэр хүмүүсийн хувьд өөрийгөө хүчтэй гэж ойлгоод байдаг. Ааштай хүмүүс өөрийгөө хүчтэй, ухаантай гэж ойлгоод байдаг. Би ч тэгж боддог гэсэн. Би ааштай болохоор надаас хүмүүс айдаг гэж боддог гэсэн. Ааштай, оюутан багтчтэй ингээд юунт штэ. Юу нэг ааштай. Уур амгтай. Тэгэхээр ингээ уур амгаараа хүнийг түрэмгийлээд дийлээд байгаа юм шиг. Гэр бүлийн харилцаан дээр ч тэ ааштай. Тийм байсан. Тэгээд тэр үедээ бол би өөрийгөө маш хүчрэхэг гэж бодсон байхгүй юу. Тэгээд аливаа зүйлийг хүчээр шийдэх гэж оролддог. Өөрөө өнцгөрөөр шийдэх гэж оролддог. Жишээ нь хүн архуугаад байвал би очиод та архуух хүсэхгүй гэдэг ч юм уу. Ингээд хич шудрах. Тэгээд ингээд
Уураар дандаа асуудал шийддэг. Ингээл уурлаа л гэдэг. Тэгэхээр уураар асуудал шийдээд сэтгэл хөдлөлөөр асуудал шийдэхэд тэндээс ямар шийдэл гарч ирэхгүй. Шийдэл ерөөсөө олдохгүй. Хүүхдээ хүмүүжлэгчтэй шүү дээ. Дандаа уураар ханддаг. Уураар л ханддаг. Тэгэхээр энэ уураш омог маань яг үнэндээ би тэр хүмүүсийг удирдах жагаад одоо жишээ нөхрөө ч юм уу хүүхдээ ч юм уу эсвэл ингээд таньдаг хүмүүсээ уураар удирдах гэж хичээж байхдаа орой мэнд. Тэгэхээр уураар удирдах гэж хичээж байхдаа би хүмүүст удирдуулж исэн. Яад энийг хэлээд байгаа юм гэхээр бид нар эмэгтэйчүүд ихэнх гаргадаг алдаа би бардам зантай, би ууртай ингэж юм тийм үгээр өөрийгөө тэтгэж амьдраад байдаг. Жишээ нь одоо нөхөр нь ингээд шүн орой шоодлаа гарлаа гэж бодъё л да. Тэгэхээр эхнэрд ууралдаг тий, ууралдаг ингээл уурлал өстө нэрээ дахиж хитэж тэхгүй гэдэг ч юм уу тий. Тэгээд дараагийн удаа дахиад оройтхоо дахиад энэ уур татагддаг. Тэгээ асуудал хизээ шийдэхдэггүй баг бүх насаараа ууралцсан машин тий. За эсвэл нэг хүүхд гэрээ дотоод цэвэрлэх гэхэд бид нар дандаа ууралцсан. Асуудлын шийдлийг ерөөс олоогүй. Зүгээр л дандаа ууралцсан. За уурсныхаа дараа бид нар маш сонирн байдалд ордог. Хүүхдээ хараацсныхаа дараа бид нар гимшсэн байдалд орно. Нөхөрлөгөө зөндөө харсныхаа дараа маш гэмтэй байдалд орно. Тэгснээр бид нар нэг мэдэд хүүхдтэй хүссэн зүйлийг хийгээд өгцөн. Дэлгүүр ороод ууралсан. Уурлах нь бид нар ууралж исэн ч гэсэн нэг мэдэд юм аваад өгцөн байна. Эсвэл нөхөртөөгөө хэрэлдэхээс ч юм уу ийм гэр бүлийн асуудал гарахаар бид нар наана ааштай ууралцсан мөртлөө цаана үйл хөдлөлөөр нь хөдөлцөө явчихдаг. Яг хэлснээр нэг юм хийцээ явчихдаг. Наана нэг л хууртай. Гэхдээ цаанаас хүнд удирдуулаад байгаа өөрөө анзаардаггүй байхгүй. Сэтгэл хөдлөлтөд автсан хүнийг удирдах хамгийн амархан. Яг тэгвэл хүн болгонд уучлуулсан үедээ юу хийх тийм хүч орж ирдэг. Тэгэхээр бид нар ингээд хүмүүсийг гэмтээсэн болохоор тэрнийхээ өмнө гэмтээ болоод уучлахгүй байхгүй. Уучлаарай би өстө түрэгтчихжээ саяс даашнда нэгчгээ уучлаарай ч юм уу эсвэл ингээд ээжигээ уучлаарай эсвэл хайраагаа уучлаарай гэдэг ч юм уу. Тэгж яхтаа бид нар юу хүссэн зүйлийг нөгөө хоол мол хийх дурггүй гэр орон цэвэрлэх дурггүй байсан бол тэрийг хийгээд гүйдэг юм уу эсвэл ингээд зүйлээд хийгээ явчихдаг. Тэгвэл яг жинхэнэ хүч хаана байх юм бэ гэхээр эсрэг талтай байдаг. Эсрэг талтай жинхэнэ хүч байгаа. Бид нар ааш омог уур ч юм уу нэг юм бардам сэтгэл энэ том өндөр байхаараа бид нар хүнийг удирдаад босс эмхтэй гэдэг ч юм уу эсвэл ингээд нөхрөө дарангуулаач ч юм уу би ингээд пост оруулсан чинь нөхөртөө эрхэлж амьдраа та нөхрийнхөө босс эмхтэй байх юм бол нөхөртөө өрсөлдөөд ингээд амьдрч чадахгүй та нэг гэрт хоёр эрэгтэй хэрэггүй гэсэн чинь зарим хүмүүс нь ангри дараа зарим хүмүүс нь аюу ширлэгтэй тэгээд дугаад өмбөгээ сууж ах юм уу гэдэг байдлыг хэлсэн юмсан. Нөхөртөө дэл хүлээд зүгээр дугаад өмбөгийг суугаж ах юм уу гэсэн. Би дугаад өмбөг суу гэдэг талаас нь юус хэлээгүй. Сэтгэл хөдлөлтөд автсан эмэгтэй хүн өөрөө зовоод би ер нь эмэгтэйчүүдэд зөвлөсөн пост гэсэн л та. Яад бол бид нар сэтгэл хөдлөлгүй болсон үедээ сэтгэл хөдлөлөө удирдах чаддаг болсон үедээ за нэг юм эрүүл солиотойг наагур байгаа тэр сэтгэл хөдлөлтөд автсан энэ сармагчин шиг үйлдэл хийхээ болсон үедээ бид нар бусдыг удирдах эхэлдэг. Би энийг яг мэдэрсэн баггүй амьдрал дээр. Би урд нь ингээл ааштай амгтайг ингэж явах үедээ би хинт ч нөлөөлж чадахгүйсэн. Өөртөөш нөлөөлж чадахгүй шүү дээ. Өөрөөр өөрчлөхөд хэлэхгүй юм чи. За тэгээд дараа нь эсрэгээрээ би сэтгэл хөдлөлөө удирдах чадаад 50 асуудлыг бодит саруулах хоноор ингэ харж байгаа байхгүй. За бодит байдал сэтгэл хөдлөлгөөр ямар энэ асуудлын шийдэл нь юу юм? За яг хойлон маргалдлаа энэ асуудлын шийдэл нь яг хаана байсан бэ? Энийг яавал шийдэж болох вэ? Бүр сайн ярих юм бол надад ашигтайгаар яаж шийдэж болох вэ? Миний зорилго мөрөдөлтөд ойртуулаад гэдэг талаас нь хардаг болсон. Тэгснээр хинт ч өөрийнхөө зорилго мөрөдлөг ойлгуулж чадна. За төлөвснөөр болохгүй бол яах вэ? Тэгээ тэрийг ингээд зохицоод дараагийн шийдэл рүү н орё, Б вариант руу орё гэдэг шийдэл рүү ч юм уу гаргадаг гэсэн. Тэгэхээр миний хийж чадсан зүйлийг та нар ч бас хийж чадна гэдэгт итгэлтэй байгаа байхгүй юу? Жишээ нь тэнгэр шиг байгаад яриад идэг те эсвэл ингээл 50 бай. Хүн танилуу самналаа гэхэд та урдаас нь самнах хэрэггүй байгаа гэдэг. Тэгэхээр өнөөдөр танд бэрхшээл тулгараа гэр бүлийн харилцаан дээр нөхөр танил ууралсан байлаа гэж бодоход энэ бол биелэг гэдээ ойлгоч. Яагад гэвэл тэр хүн дараа нь өөрөө эвгүй байдалд ордог. Ууралсан өөрөө эвгүй байдалд ордог байхгүй. Тэгээд ингээд уушлагдахын тулд танд уушлагдахын тулд бүх зүйлийг хийдэг шүү дээ. Магадгүй эрэгтэй хүн гадуур явж ирчээд гимшгээрээ гой марж өгдөг ч юм уу эсвэл хүүхдүүдэд гадуур авч өгдөг ч юм ийм зүйл хийгээд идэг гэсэн. Тэгэхээр бид нар яадаг вэ гэхээр энэ намайг уурлаад энэ намайг дээрлэхэд ингээд юм. Тэгэд нэг юм нөхөр намайг дээрлэх гэсэн айц хаана усэд идэм гэхээр бид нар жижигхэн охин бахтай эрэгтэй хүнээс сөрөг мэдрэмжийг авсан байхгүй. Жижигхэн охин бахтай одоо би миний номын гол дүрэн Баатар нэг жижигхэн охин байдаг. Тэр хүний дотоод эрэгтэйлэг дүр болоод эрэгтэйлэг тэр мөн чанар эрэгтэйлэг сэтгэл зүйн байдал мөн чанар биш сэтгэл зүйн байдал нь
өөртөө төсөлдөөд одоо эрэгтэй хүний талаарх итгэл үнэмшил маш эсрэг өссөн болохоор нөхөртөө юм төсөлтэй л гэдэг байна. Тэгээ шал эсрэгээрээ яг юм өөрийнхөө эмгтээлийн шин чанар дээр байгаа эмгтээчүүд нөхөртөө өөрсөлддөггүй. Нөхрийг хүчтэйг нь байга мэдрүүлж идэг. Нөхөртөө эрхэлж амьдардаг. Дээрэс нь ухаанаар асуудал шийдэх байхгүй. Эрүүл сарвал сэтгэл хөдлөлгүй ухаанаар гомдол тониж юм драма татдаг. Ихэнх эмгтээчүүд нөхөртөө уурлахаар би хит хоног дуурдаг гэж яриад байдаг. Хайрын цаг хугацаа. Тэр зүгээр драма жүжиг тоглож штэ. Гомдсон жүжиг нөгөөдх нь заавал харагдах хэрэгтэй юм залхмаар жүжиг. Нэг урт замаар явцсан. Нэг нь гомдно, нэг нь аргадна. Тэгээд магадгүй юм авч өгөх юм уу, яах юм. Гэр бүлийн зориг мөрөөдөл нь хаана үлдчихв. Жүжиг тоглож байна. Энэ жүжигээс бойл сэтгэл хөдлөлөө ер нь тэгж нэг сунжруулаад ингээд бодоод байхад хүний амьдрал богинохон байхгүй юу? Богинохон шүү дээ. Би маргааш яг энэ лайв хийх суухгүй ч биш магадгүй шүү дээ. Яг ингээд бодоход. Тэгэхээр бид нэр ингээд драмадаал, нэг нь аргадаал, нөгөөх нь ингээд төгс төгөлтөр нөхрийнхөө хүлээлтийг, эхнэрийнхээ хүлээлтийг болчул илүү амар. Нэг гой залуу, нэг гой юм төгс төгөлтөр халамжтай, кинонд гардаг тийм төгс хөлбөр амьдрал дээр байхгүй шүү дээ. Бид нар энэ хайр дурлал гэдэг зүйл мөлийг төгс гэд бодцсон. Тэгээ төгс байх гэж сэтгэл хөдлөлөөр хандаад байна л да. Уурлаад, бачимдаал, миний төлөвлөснөр байсангүй, миний хар байсангүй. Яг миний нөхөр бол ийм байх ёстой гэж яриад байдаг. Гэтэл яг өмнөдөө таны мэддэг төсөөлөл дотор байдаг хүсэж байгаа нөхөрчийн ороод л гэдэг байхгүй шүү дээ. Зөв таны төсөөлөлт бий болсон яг хоосон шаар шиг зүйл байхгүй. Тэгэхээр ингээд миний нөхөр эрт ирдэг байх ёстой ч юм уу, миний нөхөр алдаа гаргах байх ёстой. Миний нөхөр намайг ингээд хатан хааш өргөмжилдэг байх ёстой гэж бодсон ирнэ. Өөрийнхөө гаргаж байгаа үйлдэл нь хатан хам шивгчин шиг үйлдэл гаргаж байгаа. Та нар ямар кинон дээр шивгч? Одоо киноны гол дүрүүдийг бодъё л доо. Кинон дээр ер нь амьдрал дээр байгаа дүрүүдийг шууд харуулцдаг шүү дээ. Тэгээд тэр хатан хам сиси чи хамаг юм аав шидэд ийн үү? Нөхөрлөг орилоод ийн үү? Тэгээд тэр хатан хантаа кинонуудыг үзээ яаж ингэж үүргээ авч явж байна. Тэр хүний амнаас гарч байгаа үг нь ямар сэтгэл хөдлөлөө өдөрж чадвар нь ямар ингээд бодоод ирдээ тэр малтгаацсан хатан ч ер нь хатанлаг тийм нэмэгтэй дүрийг бодъё л дэдүүлээ. Тэгээд тэр хүн сэтгэл хөдлөлөө өдөртөж чадаад үгээр эрэгтэй хүнийг залж чаддаг байх шүү дээ. Эсвэргээрээ яадаг нөгөө солонгос кинонд буржуурстай ажимаа нарыг санаж гин үү? Ийм аав дэд юм шиг үстэй. Тэр эмэгтэй нар яадаг? Урталцаа өрлөөд үстэй. Тэр чинь зүгээр сэтгэл хөдлөлөө өдөртөж чадаагүй эмэгтэйчүүдийн жишээ харагдаж шүү дээ. Хүртэлцэл өрлөд төвчтэй юм санаж байгаа бол энэ алаад өгнаа гэл бөө өш хомз үзээд юм. Тэгээ бодоод үзээрэй. Үнэхээр та ухаалаг эмэгтэй, үнэхээр та босс эмэгтэй бол нөхөртөөгөө байр суурьнд булаацалдах биш. Тэрийг эмэгтэй нөхрөө хүндлэхээс илүү ойлгоно. Дээрэс нь мөрөөдөл зориг руу нь явуулна. Тэгээ өөрөө орлогогүй ингээд зөвхөн сайн эзэгтэй бэ гэдэг талаас нь би эзэж ярьдаггүй. Нөхрийнхөө байр суурийг ойлгол өөрийнхөө байр суурийг бий болгох гэж ярьдаг. Нөхөртөө эрхэлсэн эмэгтэй хамгийн өөртөө амраар амьдраад байгаа байхгүй юу? Ад жаргалтайгаар өөрийнхөө зориг мөрөөдлийн хараас яваад байд. Нөхөр нь тэрийг дэмжиж байна. Тэр нөхөртэйгээ эрхэл мэрхэл ингээд жоохон хэрэлдэхгүй хүн шиг сэтгэл хөдлөлөө удирдаад нэг айтайхан шиг ингээд өөрөө ад жаргалтай амьдраад өгч ихээр зарим эмэгтэйчүүд шоолоод байгаа нь би бол тэр эмэгтэйчүүд маш их туршлагыг хүсэж байгаа байхгүй юу? Нөхөртэй хайрлагтай нэг ад жаргалтай амьдрчаасаа гэхээр зарим эмэгтэйчүүд шоолоод байгаа. Гэхдээ яг үндэ тэр эмэгтэй гэрт нь очиод үзэх юм бол үнэхээр шоолмоор амьдрал байгаа тэнд. Яг нөгөө драма дээр гардаг бөөн жүжигтлэлт болсон. Тэр эмэгтэй хүүхдрөөгөө уурладаг байгаа, магадгүй хүүхдэд гар хүрдэг байгаа. Тэгээс нөхөрлөгөө уурладаг, нөхөрлөгөө шиддэг. Эсвэл ингээд салсан нийсэн жүжиг тоглодог байгаа. Эсвэл ингээд муусан ирчүүдийг даврааж болохгүй гэдэг юм төрлийн эмэгтэй байгаа. Орой мэнд муусан ирчүүдийг даврааж болохгүй гэдэг их чинэрийн яриаг сонссон байвал тэдний гэр бүлийн амьдрал эмгэнэл болсон гэдэг. Нэр л муусан ирчүүдийг даврааж болохгүй байдаг тий. Яг л даварцсан байдаг тий. Тэгээд ингээд насаараа салж нийлэх жүжиг тоглолцсон. Хүүхдүүд нь ч тэр нэг автцсан. Муухай хар юмнууд гэдэг нөхөртөө итгэж чаддаггүй. Өөртөө итгэж чаддаггүй эмэгтэй нөхөртөө итгэж чаддаггүй. Дээрэс нь нөхөртөө итгэж чадахгүй учраас тэр гэр бүлийн асуудал угаасаа л үүснэ шүү дээ тий. Итгэл байхгүй гэр бүл гэдэг чинь нэг юу хийж явж байгааг дандаа хянах гэж эрхчлөөг хянах гэж оролдоно. Хувийн орон зай, ямар ч итгэл өмчлөл бүх зүйл нь халддаг. Яг тэ гэр бүл эрэгтэй эмэгтэй хүмүүс байгаа ч гэсэн хувийн орон зайтай өөр үнэт зүйлтэй байгаа шүү дээ. Тэрийг хүндлэхгүй шүүмжлэл.
Зарим эмэгтэйчүүд ингэж яриад байдаг. Би чамтаа суугаад чи өөдөлсөн шүү. Чи миний буйнд ингэж амьдарч шүү гэдэг юм уу? Эсвэл ингэдэг. Би түрүүн гутал ажилдаа орчих. Би 3 сартай 4 сартай ажилдаа орчих. Мос ирчүүд дээрлэх нь. Одоо ястай цалингүй арчаагүй өнхөөгүй левлийн ирчүүд дээрлэх байхгүй. За газ ажилдаа ордог. За тэгээ хүүхдээ болсон болоогүй нэг цэцэрлэг эсвэл хадам ээж аваар харуулаад тэгэд орчиж. Тэгэд юуг алддаг вэ гэхээр хүүхдийнхээ хөгжлийг алдчихсан. 0-3 нас хүртэл тэр хүүхдийн тархины хөгжилд ээж маш их хөрөнгө оруулалт хийж чадах байсан хугацааг алдсагаас гадна нөхөртөө ийм мессежийг хүсэж байгаа эмэгтэйчүүд. Болохгүй л чамаа хаяа авчих шүү. Би бол босс эмэгтэй шүү. Би цалинтай бие дас эмэгтэй гэдэг мессежийг өгөхөөрөө нөхөр айгаад намайг алтгаас айн. Тэгэд би ингээд нөхөртөө хайрлагдана гэдэг. Тийм талаас нь ярьдаг. Тэгсэн чинь уучлаарэ тийм байхгүй. Харин ч бүр биеэр эсрэгээр бие даагаад нөхөр чамтай чамгүй амьдрна гэж хэлж байгаа эмэгтэйгээс нөхөр нь яваад өгдөг. Сул дөрөө энэгүй надгүй бол яандаа гэсэн эмэгтэйг хажууд очиж. Тэгсний дараа асуудал хаана ирсэн бэ? Би хичээсэн шүү дээ. Би гэрээс ансуурсан хүүхдээсээ харсан. Би ингээд нөхрийн хоомсыг угаадаг байсан юм яриад идэв. Би бүр өдөр шөнөгүй хоолыг хийж өгдөг байсан. Тэг гол ажлаа мартчихсан. Нөгөө нөхрийнхөө хувь орон зай нөхрөө юусоо сонсож чаддаггүй. Хин хэмэгтэйчүүд нөхрөө сонсож чаддаггүй. Миний сургалтанд орж ирсэн чинь нөгөө ингээд хүмүүстэй зөндөө олон хүмүүстэй ингээд ярилцаад үзгээд за яг нөхрөө сонсноо нөхөр ч мөрөөдөлд дугаал ичдэг шүү дээ. Тэг ярих гэх хэрүүл болоод идэм ашиг зүг хилээ азаа бий чи гэж яриад байгаа. За тэгэхээр энэ ойлголцол гэдэг зүйл чинь сонсгоос эхэлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр сонсч бид нар тэр хүний сэтгэл хөдлөл реакц нь ямар юм мэдэн шүү дээ. Нөхрийнхөө сэтгэл хөдлөлийг эхлээд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг өдөртөж сурахгүй бол юу нэгж нөхрийг ойлгох тэгээд сэтгэл хөдлөл нь ямар ахав мэдэх юм тий. За тэгээд өнөөдрийн дасгал болохоор сэтгэл хөдлөлөө өдөртөх техник коучинг дасгал гэдэг юм. Тэгээд энэ дээр хамгийн байж болох энэ амьдралд байж болох хамгийн муугаараа өөрийнхөө амьдралыг төсөөлөөд жишээ нь одоо юу гэдэг хогдоо өсрөө хогийн савт үүдэг архичин болчих бүүчин болчих төсөөлөөд тэгээд тэр аюулыг тархиндаа мэдрүүлэх гэдэг байгаа байхгүй. Одоо энэ дээр бас нэг дасгал байдаг. Таны хамгийн хайртай гэр бүл чи одоо ийм том мангас ч юм уу шарк ч юм уу тийм зүйлийг идүүлэх гэдэг наа тэгвэл та очиж аврах уу гэдэг. Амьдралын байж болох хамгийн ёроолд байгаагаар өөрийгөө төсөөснийхаа дараагаар эндээс би ямар гарц гаргалгаа хийж болох вэ гэдгийг өөрөөсөө асуу. Эндээс би ямар гарц гаргалгаагаар одоо жишээ нь жоохон хатуугаар хэлвэл ихэнх хүмүүс хариуцлага нөхөртөө наацсан байдаг байхгүй тий. Нөхөр бүгдийг хариуцдаг гэдэг. Өөрөө бүх зүйлээс зугтцсан. Зарим нь бүр санхүү манхүү сэтгэл зүйн байдлыг их нэртэй бүгдийг хариуцуулсан. Тэгээ ихнэр л мэддгийг би мэдэхгүй. Тэгээд яг үндэ энэ хоёр хүн чинь хоёулаа сэтгэл зүйн хувьд санхүүгийн хувьд ч тий. Хоёулаа нэг тусдаа орон зай хамтын бас нэг тэгэхээр эндээс хүмүүс их алдаад байна л да. Нөгөө сэтгэл зүйн орон зайж байхгүй нэг нэндээ даатгцсан, нэг нэндээс хит итгэцэн. Тэгээд амьдралд ингээд нөхөр нь гинт ингээд нас орох ч юм уу, эсвэл ингээд ихнэр нь гинт салах ч юм ийм процессээс болсны дараагаар тэр хүн сэтгэл зүйн байдлаараа бүр нураад унцдаг. Энэ байдалтаа эвлэрч чаддаггүй. Би одоо хүртэл эвлэрч чадахгүй. Би 10 жил салчлаа. Тэгээд эвлэрч чадахгүй яг яагаад мэдгүй. Тэр хүн дээр л би алдчихсан юм да гэж яриад байдаг. Гэтэл яг одоо юу ч амьдралд чинь юу ч тохиолдохоос өмнө яг энэ дасгалыг хийгээд үзэр та яг хамгийн муу бүтлгүүтэл дээр ямар байгаагаа өөрийгөө хараарай. Тэгэхээр энэ яагаад хэрэгтэй юм гэхээр заавал бид нар заавал амьдралд шанаадуулж юм өхлийн наан очиж ухаа орж яах гэдэг. Тэр мэдрэмжийг төсөөлөлт авчил та. Төсөөлөлт авчи. Би өнөөдөр яг энэ хичээлийг орсон. Update mind хөтөлбөртөө. Төсөөлөл дотроо хамгийн ёроолтой байгаа амьдралаа харчи бүр хамгийн муухай амьдралаа. Тэгэхээр яг өөртөө тохиолсон мэдрэмжийг бид нар авна шүү дээ. Тэрний дараагаар энэ гарц гаргалгаа яаж авах вэ? Хамгийн муугаас хамгийн сайн л үнгээд та хамгийн том мөрөөдөлд очихын тулд ямар зүйл хийж болох байсан бэ гэдэг асуултуудаа өөрөө асууя. Тийм дасгалыг зөндөө хүмүүс хийлэгдэг. Зөндөө дасгалууд байдаг. Гэхдээ энийг бүр ингэ дэлхийн тэр бунтангууд хүртэл хийдэг дасгал. Та нэрэл амьдралдаа юм бүр ёроолт нууцсан бол эндээс яаж гарахын тулд сэтгэн үстэй. Хүн зовлон үзгэрэл ухаан суудаг, зовлон үзгэрэл суудаг гэдэг. Тэгвэл над чиг ингэж хамгийн мөзөж ингэ ёроолт онж яах юм. Өнөөдөр тийм төсөөллийн хамгийн муу байдал дээр байгаа төсөөллийн дасгал хийгээд тэндээсээ гарахын тулд би юу их вэ? Ямар хувилбарууд ээж болох вэ? Хинээс дэмжлэг хүрч болох вэ гэдэг асуу.
надад ямар хүмүүс дэмжлэг өгж болох энэ байдлаас гарахын тулд одоо саягийн хамгийн муухай одоо нөгөө амин орлох төвшөнд ирсэн бөбөөч болцсон байлаа гэж бодоход хин надад тусалж болох уу гэж бодё тий. Тэг хин надад тусалж болох уу гэдэг хүмүүсээ ингэж ихсааж үзээд за ямар арга замуудаар би эндээс гарч болох уу? Ямар эрсдэл надад үүсч болох уу? Гэхдээ би хажуугаар нь яаж гарах уу? Тэгээ би миний мөрөөдөд байгаа зориуд байгаа тэр энэ шатанд би яаж хүрэх вэ гэдэг өөрөөс асуух. Тэгэхээр бидний энэ оюун ухаан тарих гэдэг энэ бүндүр зүйл чинь хязгааргүй байхгүй юу? Хязгааргүй нөөц боломжтой. Хязгааргүй нөөц боломжтой. Өнөөдөр надаас нэг хүн асууж хэлсэн л та. Өнөөдөр ч гэж хэд хоногийн өмнө асуусан бас дахиад нэг хүн асуужсэн. Үгүй манай нөхөр ингээд насаараа арих угаад ингээд яцаа. Тархин жоохон биднийг удаа тасрахад хэчнээ мянган идис өгтөг лээ. Тэгэхээр манай нөхөр ч одоо хэдэн жилийн арих уцаад энэ тархины асуудалтай хаа юм амарт санаад идэв. Гэтэл ингээд тархинд шинэ эс холбоосод үүсч болно шүү дээ. Тэр байтгаа бүр ийм судалгаа байдаг шүү дээ. Бүр зөнцөө бүр ингээд оюун ухааны чадамжгүй болсон хүмүүс зуршлаараа амьдраад идэх хүн байдаг шүү. Нэг өвөө бидгийн тэр өвөө ингээд ямар ч тийм оюун ухаан нь саруул ухаантай биш хэрнээ яваад идэг. Имгнийгээ байхгүй 0 мөл ороод эсвэл юм уу явц. Цэцэрлэг мэцэрлэгт явжаад өөрөө хүрээд үтсэн яг юм математик. Тэгээ энийг бас хулган дээр туршдаг байхгүй. Хулган дээр зуршлынхын үүднээс ингээд судалж үзээд тэгэхэд яг зуршлаар явжсэн. Нэг юм идэх юм уу торон дотор явуулж яг зуршил өгөөд. Тэгэхээр бидний тарих ингээд зуршлаар өөрийгөө явуулах боломжтой байдаг. Тэгээд нэг зуршил мэтийн зүйл дээр өөрийгөө бүтээж болоод тахад тий. Жишээ нь би ном унших зуршлыг бүтээсэн байхгүй да. Хэд том зуршил гэдэг үе муухай гэж яриад байдаг л да. Тэгтээ дадал гэдэг юм. За ном унших дадлыг бүтээсэн юм аа. 2 жилийн өмнө. Анх нэг ном уншсан. Нэг ном уншсны дараа сард нэг л ном уншдаг гэсэн байхгүй. Тэгээд тэрний дараа амархан болж гисэн. Алиул хийгээléвэл амархан болчихдээ шүү дээ. Та жолоож явахад эхлээд ингээд наалдчихсан бол дараа нь одоо бүр хэрүүл хийсэн. Зүгээр ээж би ордорч орч гэдээ хэлж байгаатай адилхан. Та ямар ч зүйлийг тархиндаа суулгаж болно шүү зуршил шиг. Тэгээ би ном унших зуршил бүтээд эхлээд эхний жилдээ цөөхөн ном уншсан. Дараагийн жилдээ бүр ингээд өдөрт 3 мөр, өдөрт заримдаа 1 мөгийг сард ингээд 3 мөр болж нэмэгдэж чаад өдөрт 1 болж исэн байхгүй. Тэгээд 30 хоногт 30 ном гэдэг челленжийг өөртөө зарлаад тэгээд тэрний хаард гараад ингээд явжсэн. Тэгээд дараа ном унших бүр яг нарийн аргыг судлаад яг скандаж унших арга бидний унших арга шал тусдаа өөр арга байдаг юм байна. Шал өөр арга байдаг юм гэдгийг ойлгож авсан. Тэгээд одоо тэр арга хэрэгжүүлээд маш хурд ном уншина гэдэг нь бол яг хамраа ухтай адилхан зүйл болсон байхгүй. Хамраа ухтай зуршилтай хүмүүс мэдгүй ингээд байсгал хамраа ухаад идэг. Байсгал хамраа ухдаг. Эсвэл ингээд байсгалын үсээ хэлдэг. Энэ чинь адилхан зуршил шүү дээ. Тэгэхээр ямар оюун ухаан шаардахгүй хийж болдог болчихдог гэсэн. Энерги шаардахгүй хүч юм. Уусаа тархинд мэддэг зүйлийг хийдэг юм чинь. Тэр хаач очсон номоо барил хаач исэн номтойгоо л явчихдаг. Тэгээ ингээд таны хэцүү гэж болоод байгаа зүйлүүдээ зуршил болгоч очие. Тэгээ энэ дээр сэтгэл хөдлөл бас зуршил болдог шүү гэдгийг дахин хэлье. Уурлах, аашлах, гуниглах. За одоо сэтгэл готралтай байгаа хүн сонсч ивэл сэтгэл готралд орчихсон байгаа үед бид нар зуршил болчтой шүү. Тэр ямар ч хэвтэг чинь бүр зуршил болсон байдаг. Яг л бидний биед кортизол гэдэг даавар ялгарсан байдаг. Кортизол гэдэг даавар бол сэтгэл готрол үед хамгийн өндөр байдаг л даавар бөгөөд энэ даавар ялгарсан энэ амьдрал хамгийн утгагүй энэ бие босгоход хэцүү бүр босгоос дургүйр тэгээд хэвтгэн зуршил болсон байдаг байхгүй ингээд ямар ч хэвтээд сөрөг бодол бодох юм ингээд бүр зуршил болоод тийм байдалд орчдөг. Тэгэхээр тийм байдалд орсон хүмүүс яах вэ гэхээр тэндээс өөрийгөө хүчээр өртөж босгохоос аргагүй. Тэгвэл тэр биеийн дэх дааврын хэмжээ чинь кортизол дааврыг багасгахгүй бол бид нар тэр эмо юмдээ байгаа л шүү дээ. Бүр гонигдэлсэн энэ харгаас учир утга нь алдахгүй гэж хөвчмээр санагддаг үе. За тэгэхээр энийг яаж багасгах юм гэхээр яалчгүй дасгал хөлгөө алхах гэдэг зүйл хүчээр дасгал хийх биш л дээ. Байгальд гарч тэр серотонин дээрс нь хүүхдтэй харилцаад окситоцин юу гэдгийг энэ хайрын даавруудаа ялгаруулж эхэллээ. Тэгснээр танд эерэг дааврууд ялгарч иж ядчил тэр үдчихэж байгаа киногаа нэг хочин үзэх болж иж гониг готрол үйлсэн юм. Тийм. Тэгэхээр тэрний оронд гэл гээт юм уу сонсож байгаа хөгжмийн анзаар сонсож байгаа хөгжим хүртэл амар гонигтай ая маяг сонсоод ивэл тэрийг дагаад мэдрэмж ч өгөлгдөд шүү дээ. Бид нар сонсож байгаа ая дуунда хүртэл болгоомжтой хандах хэрэгтэй шүү дээ. Танд ямар бодол мэдрэмж төрүүлж байгаа зүйлээ. Одоо чинь амар хард рок үхээсээ хийдэг юм сонсоод орилоод ивэл юу болох юм бэ те? Энэ чинь бүр усан дээр хийсэн судалгаа хүртэл байдаг шүү дээ. Гой сонгодог хөгжим сонсвол усны тас маш гоё болдоо. Хард рок хөгжим сонссон ч бүр ингээд гарч гарсан.
Тэгэхээр бид нар өөрсдөө 70% нь ус шүү дээ бидний бие. Бид нарын бие. Тэгээ сэтгэл готрол энэ сэтгэл зүйн асуудалтай сэтгэл хөдлөлөө удирдах чадаагүй үедээ бид нар маш сөрөгдрөө байгаа үедээ хүүхд рүүгээ орилж штэ. Хүүхд чинь бүр биеийн 80-аас 90% нь ус байгаа штэ. Хүүхд рүү муухай өгүүлж штэ. Тэгээ тэр хүүхдийн таст ямар болж байгаа. Тэгээд дараа нь хүүхд минь сайн явна. Ягаа сайн явсангүй. Бүр том болор хүүхдийг муу явахаар гайхдаг. Би чамаг хоолтой ялгаастай, хувцтай ялгаастай хинээс дутаасан гэж гэлээд. Тэгсэн мөртлөө тэр амнаас гарч ирсэн өгнүүд нь алчиж өгөрөөч юм нэг юм хүмүүсттэй. Тэгээд дандаа ойрлж мөрлөд зүгээр насан турш хүмүүсийн хажууд байхдаа зүг зүгээр бурханлаг хүн байжсэн хүүхдээ хажууд очих нэг адгуурлах хүн болоо өрчдөг. Тэгээд тэрэндээ ингээд гимшиж байгаа ч гэсэн өөрийгөө өөрчлөе гэдэг тийм зориг байхгүй. Зүгээс ааштай, ааштай юм чи цайлган гэдэг. Уусаа дотроос цайлган. Миний сэтгэл сайхан. Түр сэтгэл чинь сайхан бол хүүхдээ чи таст яа гэмтээд байгаа. Хүүхдээ чи эдисийн одоо хүмүүстд энерги багасаа гэмтдэг болчлоо гэж яриад байгаа шүү дээ. Дээр үд хизээч монголчууд хүүхдээ тэгж хараадгүйсэн байхгүй яг үнэндээ. Дандаа зүүр зүгээр хүмүүжлдэг гэсэн шүү дээ. Манай аав гэж чтэй дандаа зүүр зүгээр явдаг гэсэн. Та харж байгаа шүү дээ нөгөө аяг нь хугарч нэг уурга нь хугар муугар гэж хилээд идэв үстэй. Аяг нь хагааж уурга нь хугар муугар гэж дандаа тийм үгээр явдаг үстэй. Цаана даалд утгатай. Наана ийм нэг бидний нэг хөсрийн үгээр ярьдгүй л байсан байхгүй юу? Дандаа дээд өгнүүдээр харилцдаг хүүхдтэй тий. Бидний одоо ярилцж байгаа хүүхдтэй ярилцж байгаа өгнүүд нь ямар юм бэ? Та хүүхд рүүгээ ямар үгээр яриад байгаа юм бэ? Тэгээ одоо энэ дуунуудын сонсолтоо хүүхдүүд чи ямар дуу сонсоод байгаа юм бэ? Орчин үеийн дууны өгнүүд нь ямар байгаа юм бэ? Үг гэдэг зүйл чинь угаасаа хүний гэмтээнд босох нь үгүй л ингээд яриад байгаа сте. Үгээр энэ дэлхийн дайн эхлэж дайн төгсдөг штеп. Тийм сте нэг юм ерөнхийлөгч нөхөр эвлэрья гэж хэлээл тэгж байгаа болохоос ш дохоогоор хоёул эвлэрье ингэдэггүй сте. Тэгж яг гэр бүлийн дайныг бодъё л доо. Гэр бүлийн дайныг ээжүүд эхэлчлээ эхэлдэг. Ээж сэтгэл хөдлөл өдөртөж чадаагүй ээж менстрац ирэх гэдэг юм сэтгэл зүйд эмзэг физиологийн хувьд угаасаа яг үр тогтох төр байгаа үедээ эмэгтэйчүүд даавартаа дийлдэг маш балераштай болчдөг тий. За тэгээд энэ муухай үгээрээ хүүхдүүд рүү орилдог ч юм уу тий. Нөхөрлөгөө ямар оддаг ч юм уу. Тийм ийм байдлыг гаргадаг. Тэгээд хэдүүлээ яах вэ? Уул нь бидний ямар ч ээж ямар ч нөхөр юу нь ямар ч хүн үр хүүхдээ сайн авсаа л гэж хүсдэг үстэй би ч тэл хүсдэг штеп. Тэгэл байдгаа барил гүдгэстэй бид тэр сайн гин энэ сайн гин гэл номын ч байжгүйгээл идэх хэмж байжгүйгээл байгаа мөртлөө хамгийн чухал юм дээр анзаарахгүй юм шүү. Ээж сэтгэл хөдлөлөө удирдах сураагүй хүүхэд ирээдүйд амжилттай өнгөж байхгүй шүү. Тэр даалт ухамсар сөрөг мэдээллийг хадгалаад өгсөн хүүхэд ирээдүйд зовно л гэсэн үг байхгүй. Тэгэд би тэр даалт ухамсартай дүүрэн сөрөг мэдээлэлтэй хүний хувьд одоо би сая номоо бичээд найруулагч энтертэй уулзаад ингээд номынхоо зураач энтертэй уулзаад ингээд шин санаагаа ярьж хахад яг чиний зүрх сэтгэл чи яг ингээд нэр шүршүүлсэн юм шиг гимтцсэн юм байна. Одоо тэгээ тэр бүгдийг өөрөө авч хайсан юм байна. Маш их зориг юм а гэж ярьжсэн байхгүй. Бид нар өөрөө зүрх сэтгэлээ гаргаж ирээд маа ийм гэж харуулах юм бол яаж гимтсэн байдгийг анзаардгүй шүү дээ. Хичнээн шиг хадаас зоосон тий. Тэгээ миний хол ингээд бүр пулмач үсч юм шиг л болчихсон байсан байхгүй. Тэгээ бид нар болохоор сэтгэл болохоор харагддаггүй эргэтэн гэдэг мөртлөө сэтгэл чинь бүх юм сэтгэл зүй гэдэг зүйл чинь бүх юмтай холбогдоод ш таны тэр санхүүтэй ч холбогдоод байна. Тэр өнөөдөр мөнгөний төлөө хөтлөө ажиллаад байгаа тэрнтэй шин сэтгэл зүйч холбогдоод байна. За тэгвэл гэр бүлийн хүүхдээ сайхан уул ингээл баахан цэцэрлэг баахан мөнгө өгөөл идэг. Тэгснэ гэртээ ирээд хүүхдээ хараад ивэл тэр хүүхд чинь тэр үр дүн гарахгүй ш тээ. Тэр хүүхд өмжилтэй ч холбогдож байна. За яста хана хайраа маараа гэл хайл уйлан дуулаад сэтгэл зүгээрээ нөхөрлөгөө шоломлог ааш гаргаад ч юм эсрэгээрээ эхнэрээ хөндлөхгүй дандаа ингээд хяналтандаа байлах гэж оролддог эрэгтэй хүний энэ гэр бүлийн асуудал эндээс л гараад байна шүү дээ бас тий сэтгэл зүй асуудлаас нь гэр бүлийн харилцаа ч ямар ах юм дандаа нөхөрлөг уурлаад дандаа эхнэрлэг уурлаад байвал энэ гэр бүлийн харилцаа ямар ах юм за тэгээ цаашаа яах вэ бүх зүйл сэтгэл зүй ш ажил мэргэжил дээр бид нар яах юм ажил дээр очиж хэрэлдэл ингээл сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй нэг хүн таны талаар хов ярьсан ч очиж хэрүүлж ойлоод байвал одоо бас л дуусна шүү дээ. Яг энэ бүхний даван туулсан болохоор ярьдаг байхгүй. Би урд нь сэтгэл хөдлөлтөд маш өндөр автдаг, маш их ундаг ийм савлгаатай. Нэг бол баярлжгүйгээл, нэг бол ингэж унжгүйгээл тийм хэцүү байсан болохоор одоо энэ ард гарсан болохоор би ямар их савлгаатай амьдрал байсан гэдгийг анзаарсан байхгүй.
Би маш их савлгаатай. Жижигхэн зүйл дээр гомдчихдаг. Жижигхэн зүйлийг том болгож дэвгэж ярьдаг. Өөрийгөө дандаа өмөрж ярьдаг юм. Надад буруу байхгүй гэдэг үзэлтэй. Тийм эсэ. Тэгээд өөрийнхөө үнэтэй нүр тулсаахгүй надад буруу байгаа блэ. Би сэтгэл хөдлөлөө өдөртөж чаддаггүй юм. Би дандаа жүжиг тоглолт юм. Би уурс үедээ хүмүүс гэмтээд юм. Хүүхдээ нөхрөө гэмтээд юм. Цаашлбал найз нөхөд ах トゥ айлгаа гэмтээд юм. Эсрэгээр намайг ч гэмтээс бол хүмүүс маш их байд юм. Юу нь ямар хүмүүс хүнийг гэмтээгээд ингэж байгаадаа хэлэхэд багтаа гэмтсэн хүмүүс хүүхдүүдийг гэмтээж байгаа. Бид нар яг энэ тархинд байгаа кодоор амьдраад байгаа байхгүй. Тэгэхээр багтаа маш их гэмтэл авсан хүмүүс тэрийг өөрөө ихгүй гаргаж идэг. Тэгэл өөрөө таны жил бүх зүйлийг гэмтээд байгаа. Тэгэхээр ер нь муудаа нэг ааштай өнгөтэй нэг нүгэл хийцэн хүндээ тэгээд байгаа юм биш. Тэгвэл бид нар багтаа талд хүмүүстэй маш муухай кодуудыг хадгалсан байхгүй. Сайн ажиглах юм бол аав нь ямар хараал хэлдэг хүүхэд нь ахил хэлнэ шүү дээ. Аав нь ихнэрээ зодддаг байсан юм бол хүүхэд нь ихнэрээ л зодно шүү дээ. Тэгэл эцэг их нь хард суул гэдэг шүү дээ. Тэгээд хэнийгээ дөөрөч чи би чиний стенэр би чин төрүүлснээр сэтгэлийн чин төрүүлээгөө хаалт. Сэтгэлийн хамт төрүүлсэн байхгүй юу? Ярихтаа хажууд нь ингээд сэтгэл зүйн төлөвш, сэтгэл хөдлөлөө удирдах бүх байдлыг бид нар ингээд ухамсартай болов ухамсаргүй хэлбэрээр ингээд аашлах сагнаж дарагдаж хайлж явахдаа бүх зүйлийг хэлсэн байдаг. Тэгээд дараа нь би энийг өгөөгүй гэдэг. Гэтэ өөрөө ч анзаарч юм чи хүмүүс өөрийгөө уурлахаар ямар болдгийг, өөрийгөө иймэрхүү ямар харагддгийг, эсвэл ингээд гуниглаж явах үедээ өөрийнхөө мэдрэмжийг мэдгүй юм чи. Ээж аав нь өөрийнхөө гуниглаж байгаа мэдрэмжийг мэдгүй, уйлж байгаа мэдрэмжийг мэдгүй, өөрийгөө тань мэдээгүй юм чинь. Юу тэр сэтгэл хөдлөлөө өдөртөх өөрийнхөө талаар юу ч мэдгүй юм чи. Уурлаад байгаа айгаад байгаагаа ч ялахгүй. Гуниглаад байгаа яагаад байгаагаа энэ сэтгэл хөдлөлийн хэдэн мэдрэмжүүд ер нь ялахгүй. Тэгээд тэрийг хольж солиод тэгээд холилдоод яваад идэг. Тэр энийгээ яа тань мэддэг болчих өөрийгөө таньчи. За би ийм үедээ нэг ууртай гэдэг. Би өсгөр уурладаг юм. Эсвэл би нэг ийм төлөвсөн зүйл санснаа болохгүйгээр айгаад уурладаг. Гэтэ энийг ураа би бусад хүмүүст гарах ёсгүй. Заавал миний төлөвснөр бүх зүйл болох алгүй байхгүй. Тэгээ бэрхшээл толгорч болно шүү дээ. Яг ингэж ботамнаа гэлдэгжсэн чинь бэрхшээл толгорч болно шүү дээ. Сайлхэд над нэг бэрхшээл тулгарчлаа шүү дээ. Би ном бичээлэг гарах болсон чинь цаан чи хятад хэл мэл хаагдаад цаас мас нэмэгдсэн л шүү дээ. Чи бэрхшээл юм. Бэрхшээл мөн л шүү дээ. Гэхдээ энийг энд гутаад үйлээс авах юм уу тий? Өөр бэрхшээл энийг яаж өөр аргаар шийдэж болох вэ гэдэг болж шүү дээ. Цахим хэлбэрээр шийдэж болж байгаа зөндөө ярах ud шүү дээ. Тэр бидний асуудлыг яхаар би ямар азгүй амт юм бэ гэж бодож сууч чаддаг байхгүй. Би ямар азгүй амт юм амьдрал яагаад надад юм шудраг усанж байгаа юм бэ? Энэ нөхөр намайг яагаад ингэж гомдож байгаа юм бэ? Энэ хүүхдүүд яагаад намайг зоогоод байгаа юм бэ гэдэг ингээд хогшчин дөр тоглоод явцсмаа. Эмэгтэй өөрийгөө зовоогоод байна. Тэгэхээр өөрийгөө бити зовоо гэдэг үднээс пост энэ төр оруулахаар нөгөө эмэгтэйчүүд маань нөгөөт нь зарим нь ойлгохгүй инээж минийг шоолж молоод тэр сэтгэл хөдлөлөө автаад тэгэхээр хин нэгнийг муулж байгаа хин нэгнийг дутуу ойлгож байгаа эмэгтэй чүүдж байна уу эрэгтэй чүүдж байна уу хүнийг сонсож сурах цаашдаа ямар санаа өгүүлэх гээд байгаа юм олон талаас нь харж сурах хэрэгтэй байна. Тэгэхгүй ингээд өнгөн талаас нь хүнийг хардаг ч юм уу ер нь хүнийг гадаад үзэмж болоод тэгээд нэг өнгөц ойлголтоор нэг дутуу мэдлэгээр яваад байгаа хүмүүс амьдралаач тэр бусдыг ч тэр буруу мессеж өгөөд байна. Дандаа нэг юм хөө нүжлэн ч юм уу баахан сургалтанд суудсан. Тэгээ нэг хэдэн ном уншсан. Тэгээд маш ухаантай гэж өөрийгөө боддог. Тэгээд тэрийгээ яадаг вэ гэхээр би ухаантай гэж зарлаад иддэг. Дээрс нь юм яхаа би мэдэн штэ гэдэг. Тэгээд яг амьдрал дээр юу үзүүлсэн чи тэгвэл хувийн үжил юм асуудалсан бол чи амьдралдаа одоо хүүхдүүдрээ уурлахгүй байна уу? Чи одоо нөхөртөө ойлголцсон уу? Нөхөртөө хайрлагдчихж байгаа юу? Гэж асуухааргүй. Үр дүн гаргаагүй. Зөндөө мэдэн штэ сэтгэл хөдлөлөө удирдахыг мэднэ. 5 секундын тасгал, 5 минутын тасгал би мэдэн штэ. Зөндөө ном уншсан. Гайхамшигт томьёо. Би зөндөө ном уншсан. IQ чадвартай холбоотой. Би мэднэ. За тэгээ амьдрал дээр одоо хүүхдрэг уурлах гайгүй дайжгүй. Үгүй хаяа бүгсэн дээр нь алхачаад идэв. Заримдаа хүүхдрэг ойрлог балаар цэвжилээ. За тэгээ нөхөртэй хайрлагдах маяглах зөндөө сургалт ном явсан. Тэгээ одоо яг хайрлаж байгаагүй. Нуу даруусаар юм чи уур хэлвэж. Төвөр дун гарах юм бол мөнгө төлж яадаг гэж сурж яадаг юм. Тэгвэр баахан мөнгөний л гарч үзтээ. Тэгээ сургалтандаа яг яаж суусан ингэ асуухаар өө зарим нь тасалцсан, заримдаа цав мав гарахгүй тэгээд ингээд худлаа юм блэ гэдэг. Тэгвэл манай сургалтанд одоо 6 сартай хүүхэдтэй хүн сууж штэ. Өглөө болгон 7 цагт. Хүүхдээ хөвлж асууж штэ. Хүүхдээ ингээд угдчихж байгаа сууж штэ.
Тэгээ заримдаа үргэлжлэн шүн ингээд хүүхэд жоохон толгой молгоо ингээд инглээ багшаа өглөө бичээлдээ суун гэдэг сахилга батаар сууж шин. Тэгэхэд зарим том хүүхэдтэй олцсон мөртлөө хариуцлага ухамсарлаагүй л шүү дээ. Өөргөө өөрчлөх шийдвэр гаргаагүй аим хаал шүү дээ. Энэ сэтгэл хөдлөлөө удирдна гэдэг чинь бүхэл бүтэн ертөнцийг удирдсантай адилхан зүйл шүү дээ. Уураа гаргахтаа амнаасаа ямар үг унахгүй байхын таны сонголт шүү дээ тий. Ярихдаа болохгүй бичээд илэрхийлж. Өнөөдөр би шавнартай нэг дасгал зааж уурлаад байгаа сайхан бичих. Энэ дэвтэр дүүрэн би бүр 30 дэвтэр бичижсэн. Ах энэ сэтгэл хөдлөлөө удирдах сурахын тулд энэ 30 дэвтэр дээр тэр чих хараа журөмөр байгаа хин нэг үзээ хадаад байгаа энэ хорсол мосол энийг бүгдийг биччих. Сайхан бичээр нэгэнгөө. Энэ цаасан дээр бичгээр чинь бусад хүмүүс гэмтэхгүй байхгүй хүүхд рүү хараад ирсэн цаасан дээр бичиж шүү дээ. Дурак чинь уур үргээдтэй нэр миний янгээс хоолыг асгаа ажиллаа гэдэг ч юм ингээ бичэлтэй. Энэ арга шиг сэтгэл зүйн техникс бичиг бясалгал мэсгэлгээ цааварч гарцсан байл шүү дээ. Тэгээ бичэлтэй. Бичих юм бол нөхрөөч гэмтээгүй хүүхдээч гэмтээгүй бичсэн ярьсан хоёрыг тарих ингээд ялахгүй учраас та удахгүй стресс чинь тайлагдчих. Бичээд. Хин нэгтэй заавал ярьж юм бол манайхан шиний алдаанд жоохон нөхөр муулахад найзуудтай уулзаад нэг вайндаг ч юм уу. Тэгээ асуудал шийдэгдэг үлээд үсттэй. Та бичихэд өөрийнхөө яриаг анзаарах байхгүй юу? Бид нар ярьж байхдаа яриагаа анзаардаггүй шүү дээ. Өнөөдөр би амар гэдэг үгийг хэлэхгүйгээд дүүтэй ингээ хойлоо үзэж хахад амар гэдэг үгийг би ярих болгонд амар гэдэг үг гарах гэж зах. Тэг ингэж ухамсартайгаар анзаарахгүй л бид нар ингээ үгээ урсгаалдаг анзаардаггүй. Тэгвэл та дэвтэр дээр бичгээр өөрөө ямар үг гаргаж байгааг анзаарна шүү дээ. Үзээд маргааг үчхээр би чи ямар аимшигтай үг амнасаа гаргадаг юм бэ? Хүүхдээ гэмтэх байтгаа үг хэлдэг юм шүү дээ гэдэг анзаарна шүү дээ. Тэгэхгүй ингээ өгөөш урсж байхдаа чи өөрийнхөө үгийг сонсохгүй яриадаг шүү дээ. Ямар үг гаргаж байгаа сонсохгүй ингээл зүгээр урсгаал яриад. Ууралцуудыг бид нар чи бүр ертөнцийн хамгийн муухай үгийг чи ярьж байхдаа анзаарахгүй л яж дээ шүү дээ. Өөрийнхөө үгийг яг амнаас яг юу гараад байна гэдгийг анзаарахгүй би яг юу бодоод байна гэдгийг анзаарахгүй. Галзуу эрүүл хоёрын ялгаа нэг нь дотор бодож байгаа галзуу бодлоо илэрхийлэхгүй амаа хэмгэж чаддаг тий. Тэгвэл эрүүл галзуу хүмүүс маань яхав дээ тийм шүүн тунгаахгүйгээр шууд ингээл бүх зүйлээ шүшээ гаргачихдаг. Тэгвэл та яг ингээ ууралц үедээ ингээд өөрийнхөө уурыг ингээ бичээд үзээрэй заяа. Хин нэгний хараамаар хин нэг найзч гомдсон бол үйлч мөлөөч хамаагүй бичээд үзээрэй. Тэнд ч жихэн галзууны өдрийн тэмдэглэс юм гарч ирнэ. Тэгэхээр та өөрийгөө ямар муухай байгааг анзаарах байхгүй. Бид нар ууралж байгаа үед ямар шуламжлаг байгааг анзаардаггүй. Ааштай хүн хөөрхөн л гэдэг. Ааштай хүн гоё л гэдэг. Ааштай хүн нөхрөө өдөртдөг л гэдэг. Гэтэл ааштай хүмүүдийн нөхрүүд нь хуурдаг, нөхрүүд нь гар хүрдэг, нөхрүүд нь яадаг. Илүү их зовоод сэтгэл хөдлөлөө удирдах чадаагүй учраас өөртөө сул дорой байдалд оруулдаг байхгүй. За тэгвэл эсрэгээр сэтгэл хөдлөлөө удирдах чаддаг нэг л нэг тайван ууж асуудлын шийдвэрийг гаргацдаг эмэгтэйчүүд нөхөртэй хайрлагдаад байна. Нөхрүүдийг ир мэрэгж хашгирч ойлж мөрлсөн. Тээгүүгээр нөхөр ихнэрээ хүндлээд өөрөө очдог. Тэгээ ихэвчлэн миний үн цэний нөхөр мэдгүй байна, намайг хайрлахгүй байна, намайг ойлгохгүй байна гэхэд хашгичаад гуайхчаад гуниглаад гомдоод идэг мөртлөө өөрөө яг тийм үн цэнтэй тийм хүндлэгдмээр эмэгтэй биш байдаг. Та тэр хүндлэмээр эмэгтэй байна уу цаасан дээр бичээд өөрөөхөө ярьсан өгнүүдийг бичээд үзээ. Яг ийм амнаас яг ийм үг гарч байгаа хүний би яг хайрлах чадахгүй хүндлэнгээ өөр хүн болгоод тавьд үзээрэй. Өөр эмэгтэйг та харж байгаа юм шиг. Яг бичээд үзээрэй заяа. Тэр үнэхээр маш хэцүү өгнүүд гарахаас гадна өөрөөхөө ууралж байхдаа та бичлэг хийгээд үз. Уцаар voice дээр, рекорд дээр хийгээд эсвэл энэ видео дээр ингээд тавиад яг ингээд лайв хийж байгаа юм шиг. Эсвэл ганцаар яадаг лайв хийдэг үгүй юу? Онлайн дээр тавьчаад уурс үедээс ингээд хараагаад ингээд үз. Тэгээд та хүүхдтэй ямар харагддээ ээж та ямар харагддгаа үз. Нөхөртөө ямар харагддгаа үз. Тийм хайрлаж хүндлүүлмээр эмэгтэй харагдаж байна уу? Нэр энэ бичлэгэн дээр би ууралж байхдаа яг ямар харагддээ юм байна? Тийм нөгөө анх нөхрийнхөө хайрыг татчихсан үзэсгэлэнтэй нөгөө ийм гоё эмэгтэй хിവэрэ байна уу гэдгийг бодоод үзээрэй заяа. Тэгээд та бодит байдлыг харна. Бодит байдалтай имлэрнэ. Би яг уурлахаараа ийм галзуу юм шиг болт юм штэ. Миний үг ямар ой гутам сонсогддөг юм бэ гэдгийг ойлгохгүй. Тэгэхгүй нөгөө хүн хэлхээс нааш цаас чичгээс нааш гэдэг шиг та өөрийгөө хэлсэн үгийг бичиж ингэж барьж авч харахгүй бол бид нар өөрийнхөө барьж авч байгаа үгийг хянаж чадахгүй. Яа гэвэл бид нар бодлоо хийж чаддгүй учраас юу бодоод байгаагаа хянаж чадахгүй. Бодолтой ингэ төрч яг нөгөө сар мөгчин шиг
Яг бодол хаана явна тийшэл савчаад явж байдаг. Одоо энэ үзэг юм байна да гэд. Тэгээд та фэйсбુક ухаж байхдаа ингээл яг нэг олон хавц руу ороод хараад байгаа сте. Хүүш энэ хүүхэн жигаагүй юм. Хүүш энэ багш жигаагүй юм. Ингэж орж байхдаа бид нар бодолтой төрөөд тэгээд тархиа ядраачдаг хэрэг тэрэггүй 20 сонин 30 сонин ороод л юм бүх сонин гэж гисэн юм шиг. Тархиа ядраад оройн нөгөө ядарсан тархиа амраахчгүй сайхан унтаад өгдөг шүү дээ. За тийм байх. Тэгэхээр өнөөдрийн лаа юу хөрхийг гэсэн гэхээр сэтгэл хөдлөлөө удирдах гэдэг чинь жижигхэн зүйл биш ээ. Та ирээдүйн хүүхдтэй төлбөртэй сургуульд оруулснаас илүү хөрөнгө оруулалт хийж байгаа. Ээж та өнөөдөр хүүхдээ хажууд ямар нүүр царайтай ямар өвгтэй байна? Яаж төлөвшүүлж чинь таны хүүхэд ирээдүйд дарга байх уу, цэрэг байх уу, эсвэл ерөнхийлөгч байх уу, цэвэрлэгч байх уу гэдгийг шийдэгдэнэ. Энэ бол хөрөнгө оруулалт, хамгийн том хөрөнгө оруулалт. Өрх гэрийн хамгийн том хөрөнгө оруулалт бол ээж тайван баг. Би нэг яг хэний ч өмнө очиод ингэ хэлж чадна. Та алт мөнгөн гинж магадгүй гэртээ маш гоё аксессуар эсвэл ингээд маш гоё цахилгаан бараа авч болно. Гэтэ танай гэр бүлийн харилцааны асуудал шийдэж чадахгүй. Танай гэр бүлийг аз жаргалтай нөгөө кинонд гардаг шиг хүүхдээ энэ дээрээ суулгаад ингээ алхдаг юмхтэй болгож чадахгүй. Тэгэл юу шийдэх юм бэ? Ээж тайван болж иж. Ээж сэтгэл хөдлөлөөр согтуун шиг асуудлыг шийддэггүй болох. Ээж нөгөө сарын тэмдэгний даавартаа болоод бүх асуудлаар нь ялцаагаад хин нэгэнд буруу тохтгүй болоход гэр бүлийн асуудал зэгсэж эхэлнэ. Би яагаад эмэгтэй хүн дэр ингээ яриад байдаг вэ гэхээр эрэгтэй хүн сэтгэл хөдлөлөөр нэг савчаад байдаг. Физиологийн онцлог тийм. Тэд нар чинь өөр хөвгт гаргах үндгээс ялгарх тийм процесс болохгүй учраас физиологийнхоо даавраараа тийм савлаад их юм байхгүй. Бидний хувьд угаасаа эмэгтэйлэг шинж чанартай сарын тэмдэг ирэх үед физиолог нь яадаг вүлээ. Дээрэс нь ингээд өөр хөвгт гаргаад төсний дараа яадаг вүлээ. Энэ процессуудаа бид нар өөрсдөө л хянахгүй бол нөхрийгөө хяна гэдэг байхгүй. Нөхрийгөө яг намайг төрсөн үед нь ойлго, эсвэл ингээд хөхүүл үед нь ойлго, жирэмсэн үед нь ойлгохгүй бол миний хажуугаас зайлч гэнэ тийм мессеж өгöd. Яагаад таны биений асуудлыг нөхөр хариуцах хэрэгтэй юм бэ? Бидний бие штэ энэ ч угаасаа бид нар ингээд нөхөртөө нөхөргөл өөрөө хариуцаад сэтгэл хөдлөлөө өөрөө удирдах хэрэгтэй штэ. Менструацийн асуудал, хүүхд гарах асуудал угаасаа л бид нар жамаараа л хүүхд гаргаад физиолог даавраар ингэж сэтгэл зүйн өөрөө өөрчлөлтөнд орж штэ. Тэгэхээр энэ хариуцлагыг нөхөртөө өрүүлэх гэдэг. Би чамаас л хүүхд гарсан, чиний хүүхд гарсан учраас одоо юм муухаштай намайг хүлээж хариун гэцэхгүй зэтэй хачаа сайн ааштай хүлээд авах. Угвал чамс саллаа ч юм уу те. Эсвэл ингээд би ийм гоё юм охин байхад намайг авчаад одоо ингээд дэлбэлчлээ гэдэг. Дэлбэрж байгаа нь таны л буруу шүү дээ. Дэлбэрж байгаа нь таны буруу. Дээрэс нь та сарын тэмдэгнээс олж уулж байгаа бол таны асуудал ахт чинь бусдад нэлцааж байна. Дээрэс нь хүүхд гаргаад сапирж байгаа бол таны л асуудал. Та өөрөө хүүхдийг гаргасан. Тэр их эмэгтэйчүүд ингэж хэлээд сөрөг дээрээ тавьсан эмэгтэйчүүд орж ирэхээр маа нөхрөөс болоод ингээд станаар анх ингээд ийм хөрх охин байхад авсуучаад одоо юм дэлбэрсэн ажим олгоод хийчихэд ингээд энэ маш их гомд чинь ингээд энэ бол драма жүжиг. Зөндөө гоё эмэгтэйчүүд зөндөө хүүхэд гаргаад гойлгаараа байж чадаад байна. Дээрэс нь өөр хүүхдээ гоё хүмүүжүүлж болоод байна. Заавал нөхөрлөгөө хашгирахгүйгээр нөхөрлөгөө гомдлохгүйгээр эсвэл айлгахгүйгээр дандаа сөрөг дээр нь тоглолт гэдэг байгаа байхгүй бидний эрэг дээр нь тоглолт гэдэг үзье. Урам, дэмжлэг, ойлголт. За тэр зүйлүүдийг өгөж чадчихэв нөө урам, дэмжлэг, ойлголт гэдэг зүйлийг. Дээрс нь та үнэхээр л нэг босс эмэгтэй эсрэг нэг нөхрөө нэг удирддаг алсаарыг наваа ичдэг. Хадам мадамдаа хүнлэгддэг тийм нэг цэцэн бэрг гэж яриад байдаг тийм тодорхойлт нөхрийг өсөд байгаа юм бол сэтгэл хөдлөлөө удирдахаас нааш та тэнд хүрэхгүй л байхгүй. Би энэ зөндөө хөдөлмөрлсөн юм аа. Сэтгэл хөдлөлөөс ороод гутаанд оруулчихдаг байхгүй өөрийнхөө хийсэн одоо гэрээ цэвэрсэн ч юм уу хүүхдээ харсан ч юм уу үнэхээр сайн эхнэр байсан ч юм уу та яг тэр бичлэг хийгээд үзээрэй заа өнөөдөр яг нэг видео бичлэг хийгээд яг ууралж авах үедээ хийгээд үзээрэй. Яг тийм эмэгтэй бүх хүмүүсийн дотор ирсэн сэтгэлийг нураагаа ичдэг. Өө эн чинь нэг дажгүй эмэгтэйсэн чинь ийм юм уу? Өө эн чинь ийм л амтан байсан биз дээ. Орой мэнд ийм л амтан байсан биш даваа гайгүй эмэгтэй гэж утсан чи ийм ааштай юм уу? Тэгээ нөхөрмчтэй өө би энэ чинь нэлээд гайгүй гэгээлэг гинэн залгаа их нэртэй боллоо. Эрэгтэй хүмүүс ийм гэгээлэг эмэгтэй татагдаад байдаг те. Календар хөтлөн гэгээлэг гинэн тэн юм шиг эмэгтэйчүүдэд татагдаад байгаа сте. Тим амтаа аваа суучлаа гэсэн чинь нөгөө эмэгтэй нь яадаг байх нь. Сэтгэл хөдлөлтөд автаад өөрийнхөө хариуцлагыг нялзаагаад би чамаас бол төрсөн учраас чи төрөхөд минь муухай ааштай байна. Хөл багт минь муухай ааштай байна. Намайг одоо нэг хариуцдах муухай ааштай минь хүлээж ав. Сапирсан битийг минь хүлээж ав. Үгүй бол зайлмал гэд. Нөө уучлаарай. Энд чинь таны хариуцлага шүү. Та нөхөргөөжөөс хүүхдээ өсгөхлээсэн. Нөхөртөө нөхөргөө таны хариун гэж байвал байх л байсан.
Энэ бол таны амраа орж байгаа хоолны асуудал байж болно. Ууж чадахгүй усны ч асуудал байж болох. Би жоох ингэ ширүү хэлцдэг. Багш шавнартаач дээр нь ширүү хэлцдэг. Жохон хүний үннийг хэлэх. Заримдаа үнэн үг ба штэ тий. Ямар ч нэг талдагцсан үгээс илүү дээр үүдэг. Хүний амьдралд ийм сэдлийг төрүүлж өгдөг үг. Үнэн хэлэхгүй л бол хүн өөрийгөө олж харддаг байх. Танаа толгойг нилээд өвдрөн онцрохгүй штэ тий. Тийм болохоор яг бодит байдлыг хараач ээ. Сэтгэл хөдлөл дээр автсан эсвэл хин нэг муухай нүдээр хараад байгаа бол та хин нэгэнд нэр үрс санаад хорс санаад эсвэл ингээд нэг дотроос нэг юм буцлаад байгаа бол тэр асуудал таних байхгүй. Та зөвхөн сөрөг бодолтой итгэцэн бусдын бодлыг таах гэж оролдоод. Энэ яг намаа ингэж бодож. Пүү нөгөө хатам ээж нөхөр яг ингэж намайг таачаа. Одоо өстэй энэ намайг ингэж бодоод байгаа байхгүй. Бусдын бодлыг тааш мац. Бирдэг маа шин тий. Эсвэл ингээд нөхөр нь ажилдаа холбогдохгүй ингээд завгүй байхад бөө юм толгойд оруулаад ботсон. Нөөсөр бодолтой итгэцэн. Энэ дээрээ тавьж агаад залгаад чи өдөржингөө уцаахгүй хайчт юм байна гэд. Ямар ч зориг мөрөөдөлгүй зөвхөн нөхрийнхөө төлөө амьдарч байгаа хэрэггүй. Зөв нөхрөө хянахын тулд амьдраад байдаг тийм хүмүүстэй байна. Яг юу хийсэн? Тэдэн сарын тэд өдөр яг одоо ингээд хяналтандаа авах гээд. Нөгөө нэг гэр нөхөр эмэгтэй ихнэр аль нь ч байсан хинэн хяналтандаа байлгаж чадахгүй шүү дээ. 24 цаг. Тэгэхээр энэ боломжгүй зүйл. Тэгэхээр ямар эмэгтэйчүүд ийм зүйлийг хийгээд байна гэхээр өөрийнхөө зориг мөрөөдөл нөгөө л 18 настай байсан гой охин бүгдийг мартцсан байхгүй. Зүгээр л өөрийгөө золиослогчийн дүрт нөгөө нэг муугаар хэлвэл нөгөө Америк хоёр юу дэлбэрдэг сте. Хоёр тийм баган дэлбэрсэн штэ. Тэгэхэд нэг Америк золиослогч гэдэг нэг хүн эндээ нэг минтэй байсан юм уу байлаа гэж бодъё. За би ингэ төсөөлөр юм биш. Тэ ороо өсөд өгдөг сте. Тэгэхээр гэр бүлд яг ийм золиослогч хийж хэрэггүй. Таныг хинч өөрийгөө золиослох гэж хэлээгүй. Дургу ажлыг хий гэж хэлээгүй. Ээжүүд маань ингэдэг. Дургу мөртлөө шалгаагаад орлоогүй гэдэг. Эсвэл нэр миний шалыг заавруулж ингэ. Хүүхдтэйгээ хамт угаа юм аа гэж бодохгүй. Эсвэл нэр дургу юм ууртаа ми хийгээл гэдэг. Өөртөө цаг гаргаагүй л урлаа л юм хийгээд. Надад зөвхөн нэр ус ухч заавал хоол хийцүү алга, нүрэж бодох заавал гэдэг. Зав гаргахыг хинч хориглоогүй байхгүй юу? Өөртөө цаг гарга. Өглөө 6 сартаа өгөөд өглөө босоод хүүхдтэй хүн өглөө босоод цаг гаргаад номоо уншаад өөрийгөө хөгжүүлээд энэ тарих оюунд хөрөнгө оруулалт тэгээд энэ сэтгэл хөдлөлийн савлгааг намдаагаад ингэ яваад болоод шүү дээ 6 сартаа хүүхдтэй хүн. Бүтэн одоо сар одоо маань чи 22 дахь хоног, маш 23 дахь хоног дээр 23 хоног надтай хамт өглөө 7 цагт өөрийгөө хөгжүүлэх гэж сууж штеп. Тэр хооронд мэдээж амьдралын зөндөө асуудал бэрхшээл болсон. Тэглээчсэн бууж өгөхгүй байна. Өөрийн бизнесээ эхлээд явж байна. Нөхөр нь дэмжиж эхэлсэн. Эхлээд нөхөртөө дэмжих тийм юмрөөсөө байгаагүй. Миний нөгөө ихний хэлдэг жишээ шиг байсан бол одоо дэмжиж штеп. Тэр эмэгтэй зориг мөрөөдөлтөй болсон. Багш би одоо яг энэ бизнес хийнэ. Одоо хийгээд эхэлсэн. Маа нөхөр бүр манай аа маань маа дүүнэр намайг хүндлээд байгаа. Тэр хүн сэтгэл хөдлөлөө удирдах гэсэн баг. Нөхөртэй нэг муу гэлээс өмнө боддог гэсэн баггүй. Нөхөрлөг хашгирах гомдох биш юм байна. Эмэрч бахан мессеж өччих юм байна. Би нөхөртөө дэмжих хэрэгтэй юм байна. Би нөхрийнхөө бүх нөөц боломж бүр сайхан зүйлүүд харахаа байж чинь гомдлын нуурандаа живцэн байсан юм байна. Таны нөхөр хизээш төгс биш. Энэ ороо дээр ер нь ямар ч хүний гомдоос нь л байдаг байхгүй. Тэгэхээр нэг амар манай нөхрөөс тороо дээр хамгийн муу хүн гэж зарлаа л тэгээл ингээл тэгээ өөрөө ингээ хүний гомдоос нэрсэн мэддэг юм ихтэй бас. Нөхөр нь гомдсныг ч мэддэггүй, хүүхэд нь гомдсныг ч мэддэггүй. Ээж юм чинь эхнэрүүдийн зөв юм уу? Ээж эхнэр болохоор та хүний гэмтэх хэрэгтэй биш ээ. Адилхан хүн байхгүй юу? Өнөөдөр миний хоёр хүү одоо хоёр сайхан хүүтэй тэр хоёр хүү маань нэг эхнэртэй олцоод би тэр эрэгтэй нэг илүү ойлгодог гэсэн. Нэг эхнэртэй олцоод нөгөөх нь юм болгонд аашлаад авч өгсөн юм чамлаад хэвээр ингээд жаргунаад ааштай тэгснэ. Миний хоёр хүү хүндлэхгүй бол надад ямар санагдах вэ? Би энэ хоёр чинь эндгэнж эмэгтэй хүүхдийг хайрлаарай гэж өсгөгдсөн хоёр хүүхдийн маань тэгээд ивэл надад сөрөг сэтгэл төрнө өстэй тий. Эмэгтэй хүүхдийг бүр ямар ч асуудалтай байсан хайрлаарай гэдгийг ойлгуулж өсгсөн хүнд тэр нөхөртөө тэгж хандж хадам ээжтэй ямар харагдах бол тий. Тэр талаас нь юусоо боддгоо хадам ээж бол нөгөө шүүр хонсон шулан болон яриа гэдэг. Өөрөө жоохон шуланлаг байгаа анзаарахгүй. За тийм ээ тэгэхээр эрэгтэй хүн сэтгэл хөдлөлт нэг савчаад байдгүй. Тэгээ дээрэс нь эрэгтэй хүн яг таны хажууд амьдарч байгаа учраас таны сул талыг олж хараад танд хэлээд идэг. Тэгэхээр нөгөө нөхрөө илүү шүүмжилж намайг их зовоож юм гэж ойлгоод идэг. Гэтэл ямар ч нөхөр эхнэрээ муу яваасаа муухай байгаасаа гэж шүүмжилдэггүй. Дарамтлыг ч гэж боддоггүй. Зөвхөн нэг жоохон сайжруулад өгч гинсэн л гэж боддог байхгүй. Энэ хүн энэ сул тал дээр ажиллачвал ер нь дээшлэх юм байна да гэж хардаг.
Хоёулаа сайхан нэг зорилготой амьдрахыг хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр эмэгтэйчүүд маш эмзгээр ойлгох шүү дээ. Намайг шүүмжилдэг, намайг дандаа амнаас нь олигтой гардаг, намайг дэмжихгүй байна, урам зориг өгөхгүй байна гэдэг. Гэхдээ яг нөхрийнхөө шүүмжийг сонсох юм бол энэ хороо дээр хэн ч хэлээгүй тэр шүүмжүүдийг танд хэлсэн байдаг. Яг бол энэ хороо дээр хэн тэмтээж та тийм ачаагүй байдлаа харуулдаг байхгүй юу? Нөхрийнхөө хажууд та ачаагүй байдлаа харуулдаг байхгүй. Тийм үстэй бид нар хэн ч хэлээг нууцаа нөхөртэй хэлсэн, хэн ч хэлээг муухай ашаа гаргацсан, ээж авах хажууд сайн хүн байсан дүүрээсээ гараад нэг их чөлөөтэй нөхрийнхөө хажууд нэг гэрийнхаа юм болцсон байдаг үстэй. Энийг нэг бодоод үзээрэй. Тэгэхээр сэтгэл хөдлөлөө удирдах чадчих та зориг мөрөөдөлтөд хүрэхээс гадна тэр гэр бүлийн харилцаа, хүүхдийн харилцаа хамгийн том танаа гэр бүлийн хамгийн том хөрөнгө оруулалт вэ гэвэл ээж сэтгэл хөдлөлөө удирдах сурах шүү. Тэгэхээр босод хөрөнгө оруулалт нэг чухал биш ээ. Тэр тэтгэх зүйлүүд бусдад дагаад ирнэ. Бид нар аз жаргалтай амар амгалан байгаа гэрт бүх зүйл дагаад ирдэг л дээ. Яг бол амар тайван байх үедээ бид нар боломжийг олж хардаг болохоос биш. Асаа цамнаад байгаа үедээ, гомдож драматад байгаа үедээ боломжийг олж харахгүй байсаар хохирогч ялагч гэж явсаар агаад энэ амьдрал чинь дуусчихгүй дээ. Явсан амьдрал чинь тий. Энийг нэг бодоод үзээрэй. Тэгэхээр нөгөө өөргөө ааштай угаасаа манай удмын ааш мааш гэдэг юм байдаг шүү. Бид нар анх төрхтөөр цагаан цаш шиг юм тэрхтээ хүмүүс төрсөн байдаг. Тэгэхээр тэрийг зуршлаар суулгасан болохоос нэг генээр дамжиж ирсэн ааш мааш гэдэг юм байхгүй. Тэгэхээр өөрийгөө өмөрөх гой шалтгуудыг гаргаж ирж штэ эмэгтэй шүү. Ааштай эмэгтэй сайхан л гин яасан л гин. Өөрийнхөө эгог тэтгээд байгаа тэр өмнөдөө бол шуул уулна гэх зүгээр. За тийм байна да. Тэгэхээр ямар эмэгтэй нөхөртэй харилцах вэ? Сэтгэл хөдлөлөө удирдах чаддаг эмэгтэй л харилцах. Сэтгэл хөдлөлөө удирдах чаддаг эмэгтэй нөхөр нь гадуур нийгэмд ингээд хин нэгэнд арчаагүй байдалд ороод сэтгэлээр унаад гэртээ ирээд уураа магадгүй гаргачлаа гэж бодоход энэ яа уурлаад байгаа. Ажил дээр ч асуудал гарсан юм уу гэж асууж чадах чадвартай байдаг. Чиний уур чинь надаас болоогүй цаана ямар асуудал гарсан ажил чинь хөтөлгөөцсөн юм. Нэг харамсалтай зүйл нь эхнэр өөрөө баахан юм шаардаад нөхрөө ажил руу нь явуулсан шүү дээ. Би манайдан бүгч одоо юм шүүп мөв авъя мавъя гэд гоншуусраа гадаад нөгөөтг нь мөнгө олох гээд гадар яваад бизнес гэх хөөцөлтөд явчаад тэгээ дараа нөгөөтг нь мэдээж том хүмүүс эсвэл ингээл ажил хөөцөлтөд явж байгаа бүтлгүүтэд ирээд нөхрийн айц юу гэдэг вэхээр эхнэрийнхээ хүслийг биелүүлж чадахгүй бол яана гэдэг айцтай орж иж штэ. Нөгөө гой өндөр стандарттай босс эмэгтэйгийнхээ хүслийг тааруулах гал ингээл ажил мөнгө төгрөг зохицуулах гал явж байгаа штэ. Бас тэгээд заримдаа хин нэгний улаг доллох ч юм тийм гарч магадгүй. Тэгэд маш хэцүү байдалд орчоод гэртээ заа би одоо энэ миний амар амгалан байх зурус газар гэд гэртээ ирээд амрах гэхээр нөгөө эмэгтэй нэрүүний шүл уулгаж муулгаад оройтч маратгаар нь ойлж чарлаад ч юм эсвэл бүр эсрэгээрээ юу гэх юм бэ. Өөрөө тэр эмэгтэйчүүдийн хөвчлэн нөхрөө орлого олоод ингээд би ийм мэрэгтэй хүүхдч ийм мэрэгтэй ингээд явуулж байгаа сте. Тэгээ яваад бидний өмнөөс тулаанд яваад ирээд ядарч байгаа нэг баатар гэд төсөөлөл л доо. Тэгээд эрэхт нь яадаг уу. Тэгээ тэр хүн лимчний гадуур ингээд уураа гаргаж чадахгүй тэр угаасаа бизнес байлаа гэж бодоход тэр хүмүүс сайхан харагдчихэж л тэнд баг зүүж ижил бизнесээ бүтээдэг үстэй. Тэгээд та гэртээ уураа гаргаж сэтгэл хөдлөх эмоцыг хүүхдтэй гаргаж болоод ахад тэр хүн гэртээ орж ирээд бас яагаад эмоц гаргаж болдгоо. Гэтэ би сэтгэл хөдлөлөөр хандхан зүг гэдэг талаас нь яриаггүй. Ойлгох хичээжээ. Гадуур байгаа стрессээ магадгүй гэртээ ирээд гаргахад нь та өмнөөс нь асаад байвал энэ нас харилцаа бүр хэцүү болчих واخхой. Тэгэхээр тэр нөхрөө тайвшруулж чаддаг байгаа чи. Энэ өнөөдөр яг юунаас болоод дурлалцсан. Ажил чинь тийм байсан. Найз нөхөч ямар байсан. Уусаа чи сэтгэл хөдлөлтөй байгаа гэдэг муухай үг хэлж магадгүй. Харин наатхан чинь хэмжиглэхгүй байна. Цаад асуудал нь юу? Яг юунаас болоод бухимдаад байгаа юм. Тэгээд тэр мэдрэмжийн танд сураач нөхрийнхөө ихэнх хүмүүс айцаас олж уурлаад идэг. Эсвэл ингээд одоо энэ хоёр хүнийг амьдралын дааж авч очиод би хүн бижиж аль өх нэг ачааг амьдралаад яхтай гэж сэтгэлээр жоохон унчаад нэг юм балгаж малгачаал ирдэг ч юм уу. Тийм байдалд ирэхтэн хөөе чи ачаагүй чи ингэж алдаа ястаа чи ингэж ястаа гэд өмнөх бүх юмнуудыг жагсаалтан гаргацсан. Тэгээд шүүгээ суудаг юм шиг үсттэй. Ингэж намайг гомдоогож ингэж агаад ингэж төрсний дараа ингээд бүх гомдлын жагсаалтаа гаргаад өрлөө суудаг юм шиг үсттэй тий. За энэ бүгдийг хэлэх гэсэн юм аа. Тэгээд би яг л нэг адилхан ээж хоёр хүүхдээ ээж тэгээд ингээд нэг өөрийнхөө очрыг олж яваа нэг эмэгтэй тэгээд нэг юм багш нэг юм эмэгтэй аа тэгээд адилхан эмэгтэй хүмүүстэй за нэг жоохон хатуухан хэлэхэд эрэгтэй хүний дондох замыг эмэгтэй хүн тавьж өгдөг юм шүү гэдгийг л хэлье да. Гэртээ яг сэтгэл зүйн асуудлаа шийдэж чадахгүй эмэгтэй хүн гадуур яваал эрэгтэй хүн гадуур яваал уугаал идэх өөр зүйл
донтоол яваад идэгин. Их нэртэйгээ сэтгэл зүйн хэрэгцээг хангаж чадахгүй шүү дээ. Сэтгэл зүйн хувьд ямар байх юм? Дотоод тэр эрэгтэйг ойлгоогүй байгаа хгүй. Тийм байна. Тэгээ бүр мөрөөддөд тоглоомны дом биш бол тий. Мөрөөддөд тоглоомны дом бол миний мэдлээс хэтэрсэн гүнзгий нэлээд гүнзгий асуудал байдаг. Тэр мэрэгжлийн нэлээд удаан сэтгэл засал хэрэг болдог л доо. Тэгэхээр сэтгэл зүйн асуудал бага наснд үүссэн шүү. Тэр эрэгтэй хүний бага наснд үүссэн шүү. Тэрийг судлах хэрэгтэй. Бага наснд танаа нөхөр юм уу эсвэл зөндөө эрэгтэйчүүд ингэдэг тий донтоод яваад байгаа. Гэтэл донтохгүй бүр ингээд архин донтцууныг аваад засаад амьдарч байгаа эмэгтэйчүүдийг хардаг үстэй. Тэр эмэгтэйчүүд чинь сэтгэл хөдлөлөө удирддаг. Хүнийг ирүүд нь шүүдгүй эмэгтэйчүүд байдаг. Байгаагаар нь хүлээж авдаг. Алдааг нь ойлгож өөрөө шийдвэр нь гаргадаг эмэгтэйчүүд байдаг. Нөхрөөрөө өөрөөр нь шийдвэр гаргах тэр процесс руу навааж хэрэгтэй. Тэгээд тийм байна да. Тэгэхээр яг ингээд шийдвэрээ гаргаа. Одоо яг ийм амьдрал миний хүсэж байгаа амьдралууд ийм байна. Гэхдээ чиний байдал энд хүргэнэ гэдгийг ойлгууллаа. Гэхдээ мөрөөдөө тоглоом гэдэг зүйл бол нэлээд гүнзгий шатуу. За тэрийг хэлэх юм да. Мэргэжлийн хүний тусалцаа хэрэг болно. Тэгээд тэр хүн чинь ер нь ямар ч хүн өөрөө л хүсэхгүй бол гэхдээ та өөрийгөө өөрчилсөн дээр дээ баг. Нөхөр чинь аливаа зүйл донтоод ингээд гэртээ ирэхгүй алга болоод тэнэд ч юм маш их гомдоож байгаа бол эхнэрт асуудал байдаг. Эхнэрийн дотоод эрэгтэй хүн би энийг дахиад хэлдэг. Эхнэрийн дотоод эрэгтэй хүн даалдах хэмсэрт байгаа эрэгтэй хүнд асуудал байдаг. Эрэгтэй хүний төлөв ойлголт. Тэгээ эхнэрийг зэгцрээд эхнэр өөргөө хайрладаг, өөртөө итгэлтэй гэлнэхэнэ нурсан өмнөд ярьдаг да. Ер нь эхнэр эрэгтэй хүнтэй өрсөлдөгч биш. Эрэгтэй хүнийг ирүүд нь шүүдгүй, алдааг нь олж харахаас илүү оноог нь олоод харцдаг, урам зориг өгчдөг. Би чамд итгэж гин гэдэг мессеж байнга өгөөд хахаар тэр хүн өөргөө засрах сэтлийг төрүүлдэг баг. Би урд нь энэ дээр ингэдэг байсан. Маа нөхрийг хөлдөө төмсгөл би тэгэл надад ганц бэлэг өгдөг юм гэдэг. Бусад эмэгтэйчүүд зөндөө гонгож үлдмэлэл ингэдэг л байлаа л да. Тэгээд би сэтлийн төрүүлсэн байхгүй. Би шал өөрийгөө өөрчлөөд яг тэр нөгөө таны хажууд байгаа эрэгтэй таны яг ямар хүний эмэгтэйгийн хажууд байгаа сэтлийг за тийм дээ. За миний эмэгтэй ийм эрэгтэйг хүсдэг юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй тий. Би энэ эмэгтэй хажууд байхын тулд ийм эрэгтэй байх ёстой мэн гэдэг мессеж өгөх хэрэгтэй. Тэгэхээр та өөрийнхөө сэтгэл зүйн асуудлаа шийдчихсэн нэлээд сэтгэл хөдлөлийн асуудал болоод өөрийгөө ойлгоцсон эмэгтэй байж ижил хүн тайрлагт нүхээс ш. Өөрийнхөө очрог олоогүй мэж эрэгтэй хүнийг өөрчлөе тэглээ инглээ гэл явах шаардлага юу байхгүй дээ. Тийм баг. Эхлээд өөрийгөө л өөрчил. Та үнэхээр хажууд нь байхаас ураагүй ухаалт төрмөр эмэгтэй. Энэ эмэгтэй хажууд байхын тулд би ийм шийдвэр гаргах ёстой юм гэж хүнлэгдэм эмэгтэй байж тэгэхгүйс нөгөө сэтгэл хөдлөлд автцсан эмэгтэйчүүд хөвчлэн өгүүлж аншаад эсвэл уурлаад ингэсээр хагаад юм хүнд гимийн ойлгох нь битэл улам нөгөө нөхрийнхөө сэтгэл зүйг дахиад гэмтээд идэг. Гэмтцэн сэтгэлтэй хүн л хөвчлэн донтож явж байгаа шүү дээ. Гэмтцэн сэтгэлтэй хүн өөр асуудлуудыг үүсгэж яваад байна. Аливаад хамааралтай болоод тэрнээс гарахын гарч чадахгүй аргаа буруу арга замаар болцсон байхгүй. Сэтгэл зүй маш сул дорой байгаа. Тэгэхээр та өөрийнхөө сэтгэл зүйг хүчтэй болгож өөрийгөө ганцаараа бахта бие даасан эмэгтэй ингээд нөхрөдөө нэг хамааралгүй сэтгэл зүй савчаад авахгүй эмэгтэй болсон үед л нөхрөдөө тусалж туслах сэдлийн төрүүлж чадна уу гэсэн ш. Одоо жишээ нь манай сургалтанд орж ирээд сэтгэл хөдлөлийн удирдаас сурцсан эмэгтэйн хувьд нөхөр нь хараад хүртэл үр дүнг нь хараад байгаа байхгүй. Миний яар ийм байгаагүй ямар голцсон яг урднаш голцсон шүү. Тэгээ үгийг сонсож эхэлж хүндэлж эхэлж байгаа байхгүй. Та үнэхээр үгийг чи сонсомоор хүндлэн эмэгтэй мөн үү гэдгийг л хэлээ. Хөрс асууж. Тэгэхээр ингээд хажуу аяаргын бүх хүмүүс л ингээд асууж та яагаад өөрчлөгдсөн юу болсон юм? Яагаад та ийм гоё болсон? Ингээд энийгээд ийм гоё эерэг болсон юм. Амьдралтаа ингээд шин зүйлхийн мөрөөдөлтөй урд нь нэг ааштай л их чинь ингээд уйлал идэг их хүлээлттэй ингээд дандаа гомдогч дүүнер тааш ингээд элдв янзын гомддог эмэгтэйсэн. Дандаа бусдаас алдааг нь харж шүүдэг эмэгтэйсэн. Яац. Та шал өөр эмэгтэй болсон байна. Хүн талархаар урам зориг өгөөл ингээд нэг эерэг эмэгтэй болчих. Тийм байдаг. Та нар нэг эмэгтэй дүүгийг сонсч ирсэн үү? Америк эмэгтэй Монголын архичин аваад амьдралыг сайхан болгоо архинаас гараад сүмд яваад сайхан болчихжээ гэдэг. Тэр түүхийг уншижсэн бол эндээс бас нэг юм ойлгож авч болно шүү. Та үнэхээр үгүй чинь сонсомоор хүндэлмээр эмэгтэй муу юм уу да? Та үнэхээр таныг алдснараа тэр хүн харамсахаар ч юм уу? Үнэхээр амьдрал ураг удмаар нь залгаж явах цэцэн бэр муу юм уу да? Цэцэн бэр шүү дээ. Тэр цэцэн бэр ч юм уу одоо хатуу ухаан ч юм уу?
нөхрөө амьдралыг энд хүргэж чадна. Дээрс нь бүр хадмуудынхаа амьдралыг ч энд хүргэж чадна. Тэр эвлэрэлцүүлээд хайр, нэмжин сэтгэл бүх зүйлийг хүргэж чаддаг болдог. Тэгэхээр бид нар яадгийн зарим нь хадам шуллан молон эсвэл ингээд нэг юм сэтгэлэн дотор халтрын эмгтээчүүд нөхрөө шалтар болгож харна, хүүхдээ шалтар болгож харна, хүүхдээ шүмжлэн, нөхрөө шүмжлэн, хадмаа шүмжлэн, тэр хүнд найзуудаагаа шүмжлэн. Ер нь тэр хүний сэтгэлд нийцэх хүн гэж байхгүй. Дандаа тэгэл хоб базаал тэгэл юм тийм эмгтээс ер нь хол ёсон тэр. Тийм үг сонсож сух хайрын цаг баг. За тэгэхээр та хитрхи сүрэг дээрээ хин нэг өөрчлөх гэж шүүмжлэх гэж хичээгээд байгаа бол асуудал танд байгаа. Та л өөрөө тийм байхын зөвшөөрсөн л хүн хэлж дээ. Өнөөдөр бодит хүнтэй нүүр тулгаарэ гэж. Өсгөнаа. За тэгээд лайв маань ингээд өндөрлж байна. Өнөөдөр сэтгэл хөдлөлөө удирдах гэдэг зүйл бол яагаад үнцэнтэй гэдэг талаар энгийн жишээн дээр тайлбарлахыг хичээлээ. Би тэгээд ярихдаа нэлээд энгийн жишээн дээр тайлбарладаг. Энгийн зүйлийг нь агуул гэж боддог. Хүн гаднаа нэг мэдлэгтэй ухаантай юм харагдахаас илүү яг өөрөө давамд тулаад энэ ард нь гарсан юм. Өөрөө яг тийм эмэгтэй болсон юм гэдэг нь чухал санагдав. Маш олон сэтгэл зүйн доктор, профессор эмэгтэй байж болно л да, эрэгтэй ч байж болно. Тэг яг амьдралынхаа өөрийнхөө асуудлыг зэгцэлсэн юм бол зарим гүйлээд шүү дээ. Зөндөө сэтгэл зүйн ухааны доктор гэсэн хэлээр архиугаа эхнэрээ зовж байгаа юм мэдчихэл шүү дээ. Тийм байх. Тэгэхээр бид нар чинь айл болохоор л айж амьдралаараа болж амьдарч гал эхнэр нөхөр болж амьдрал, өрөхөд болж амьдрал, нэг гэр бүл гэж зохиогоол явж байгаа бол нэг ад жаргалтай л амьдарч мэрч нэр ганц л амьдарч байгаа юм. Амар тайван асуудлыг нэг бэрхшээл угаасаа л тулгарна. Гэхдээ тэр бэрхшээлийг нэг гимтэхгүйгээр одоо чинь санхүүгийн өрөнд ордог ч юм уу. Тэгэхээр асуудлыг шийдэх нь орлогоо нэмэгдүүл болохоос эхнэр нөхөр хооронд хэрэлдээд тэдний гэр бүлийн орлого нэмэгдэхгүй сте. Одоо эхнэр магадгүй санаандгүй хин нэгэн зайлуулад мөнгө алдчихлаа гэж бодъё л доо. Тэгэхээр нөхөр нь чи балаа амаа гэж сэтгэл хөдлөлөөсөд чи намайг өргөж өгөөд одоо ийм болж ирснаас шийдэл явах байраа гэдэг тэр ярьдаг юмхтэй байл та тий. Шийдэл асуудал юм бэ. Одоо миний буруу гэж хүлээж чаддаг юмхтэй ч юм эрэгтэй ч юм хүн ер нь агуул та. Миний буруу арай. Тэгээ би энэ дээр алтчихжээ. Одоо хэлээ дараа нь хичээе. Тэгэхээр нөгөө зарим эмэгтэйчүүд нөхрөөс уучлах байхгүй эмэгтэй бардам байдаг. Бүх юм эхнэрүүдийн зөв л гэдэг. Та өөрөө бүх юм эхнэрүүдийн зөв гэж бодохоор эхнэрүүд дандаа нөхөртөө өдөртөөлдөг байгаал ярил л та. Яг бол дандаа сэтгэл хөдлөлттэй байгаа юм чинь. Сэтгэл хөдлөлтөө дандаа нөхөртөө өдөртөөлдөг. Та нар харахгүй зөндөө ааштай ихснээр дандаа л нөхөртөө дэлгүүлж амьдарч байгаа шүү. Ямар ч амьдралтай зүгээр ингээ харахад тийм байна. За тэгэхээр сэтгэл хөдлөлөөрөөс авчдаггүй нэг аливаа зүйлийг боддоор олоод авчдаг нөхөртөө урам зориг өгчдөг. Нөхөр нэг аашлаад ирээд эсвэл стресстэй ирэхэд нь нөхрийнхөө доторхыг сонсчдаг. Гэрийнхээ бараг сэтгэл зүйч байж чаддаг тийм юмхтэй нилээ. Гэр бүлийг ад жаргалтай, уур амьсгалыг өөр асуудлыг бэрхшээлээ шийддэг. Дээрс нь ингээд ураг удамдаач их хэрэгтэй юмхтэй бэр байх болноо. Тийм би ер нь ширүүлждэг. Заримдаа хүмүүс үйлдэл хэлдэг. Гэхдээ заримдаа хүний төлөө хэлхээс өөр аргагүй болдгоо. Зарим хүмүүс сургалт заахтаа ч юм уу мөнгөний аваа салъяч гэдэг юм уу. Эсвэл ингээд тэр хүнд үр дүн хамаагүй ч юм гэж явдаг хүмүүс зөндөл байдаг. Тэгвэл би тэгдэг юм. Яг ингээд 100% төлөвлөж аваад асуудлыг чи ингээд шийдэж байна. Тэгэд мэдээлэлээ улаагаад өөрийнхөө дутагдлыг хүлээж аваад ингээд суусан хүн ирээдүйд хожицсан явж идэг. Харин эсрэгээс энэ хач юм уу да? Нэг сайн юм өөрийнхөө амьдралыг зэгцэлсэн юм уу? Ингэж бодож байгаа хүмүүс хөгжөхөд дэндүү хол идэг л та. Тэгэхээр энийг л хэлээ да. Тэгээд бодит зүйл яг бодит үнэн хүлээж авах эрд зориг хүн болгонд хомс идэг. Магадгүй 19 ч юм уу тийм ба. Тэгэхээр би нэг бүх хүн гайл өөрчлөлтөөр бүх хүн ингэ гэж хэлэхгүй. Тэгэхээр яг өөрөө өөрчлөх сэтлийг нэг шав бэлэн болохоор багш ирдэг гэдэг шиг эсвэл нэг морийг бие усуулгаж чадахгүй нөгөө гол дээр яаж чадна гэдэг л байхгүй тий. За энэ наа за тэгэхэд бүгдээрээ сайхан марцгаарай. Тэгээд миний ярьсан зүйлээс бас нэг өгүүлбэр тогтоогоод аваад нэг өгүүлбэр амьдралдаа нэр би юм шийдвэр гаргах чинь нөлөөлж чадах юм бол яг энэ орой би нэг цагийг ингэ зориулаад сууж байгаа хэрэг гарах баха. Тэгээд сайхан марцгаарай. Баярлалаа баяртай.